Сайн байцгаана уу? Энэхүү тагмад хүрэлцэн ирсэн Дорн таймгийн засаг дарга, Дорн таймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын бодлогын хороодын дарга нар за мөн төлөөлөгчд төрийн бус байгууллагын төлөөлөл та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Дорн таймгийн нэгэн салбарт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслүүдийг танилцуулах захин өдрөлөг инхүү эхлэж байна. За нийгмийн салбарт нийтдээ 13 хөтөлбөр 50 гаруй төсөл арга хэмжээг төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. За иймд энэхүү өдрөлөгт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нийгмийн салбарын төрийн байгууллагуудаас гадна төрийн бус байгууллага болон хөтөлбөр төслийн үр шим хүртэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байгааг дуулгая. Мөн хөдөөгийн 13 сумын засаг даргын давхын газар нийгмийн салбарын төрийн байгууллагууд аймгийн төвийн нийгмийн салбарын төрийн байгууллагын ажилтан албан хаагчид маань байгууллагаас шууд цахимаар холбогдож энэхүү өдрөлөгт бүрэн хамрагдаж байгааг та бүхэндээ дуулахад таатай байна. Ингээд нийгмийн салбарын хөтөлбөр төсөл арга хэмжээг танилцуулах цахим өдрөлгийн нээж үг хэлнэх хэмээн та бүхний өмнө Дорн таймгийн засаг дарга Бадам Сүрэн таныг эндэрт хүндгөөрье. Эрхэм үндэт аймгийн хурлын дарга, эрхэм үндэт аймгийн хурлын төлөөлөгчдөө, иргэдийн төлөөлөгчдийн хурлын бодлогын хороодын дарга нараа, сумын засаг дарга, сумын удирдлага, энд хүрэлцэн ирсэн болон захимаар оролцож байгаа агентлаг, хэлтэс, албадын дарга нараа, төрийн бус байгууллагын төлөөлөгчдөө та бүхэндээ өнөөдөр уулзсандаа баяртай байгаа илэрхийлье. Тэгээ манай аймгийн хөгжлийн бодлого бол хүн төвтэй нийгмийн хөгжлийг дэмжиж, иргэдээ эрүүл сарвал уртудаа наслах, эрдэм мэдлэг эзэмших, хөдөлмөрлөх, амжиргааны зохистой нөхцөл аж төрөхөд боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг. Тэгээд Монгол Улсын Алсын хараа 2050 хөтөлбөр, за мөн Монгол Улсын засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, за Дорн таймгийн Дорн сэргэн мандалт хөгжлийн хөтөлбөр, аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, за мөн Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу 10 жилээр тооцсон шин сэргэлтийн бодлого зэрэгт уялдуулж бид бүхэн хамтдаа хэлэлцэж хүний хөгжлийн бодлогоо, нийгмийн хөгжлийн бодлогоо шин шатанд гаргах ийм хэрэгцээ шаардлага бидэнд байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Тийм учраас өнөөдрийн энэхүү захин өдрөлгийн маань үйл ажиллагаа цаашид хийж хэрэгжүүлэх, за өмнө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдсан онсон зүйлийг хамтдаа ярилцахад гол чиглэж байгаа гэдгийг та бүхэн маань мэдэж байгаа. Тэгээ манай аймаг олон нийгмийн чиглэлийн төс төлөвлөр хэрэгжүүлдэг ийм бас онцлогтой аймаг байгаа. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь үр дүнтэй үр дүн багтаа гэсэн хоёр чиглэлээр манай аймгийн хурлын төлөөлөгчдийн зүгээс бас санал гаргадгийг бас та бүхэн мэдэж сонссон байгаа. Тийм учраас бид бүхэн энэ хүний хөгжлийг дэмжиж чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бол гол анхаарлаа хандуулах ёстой. За зарим хэсэг бол хөрөнгө оруулалтын ажлыг түлхүү хийх ёстой. Зам талбай, барилга, байгууламж, хүний нүдэнд харагдаж гарт баригдах юм зүйлийг хийх ёстой гэдэг үзэлтэй нэг хэсэг байдаг бол за нөгөө хэсэг нь хүний хөгжлийг дэмжих зүйтэй, хүнээ хөгжүүлж ээж бусад материалын шинжтэй зүйлсийг бол олж авах боломжтой. Тийм учраас хүний хөгжлийг дэмжсэн төс төлбөрүүдийг бол үр дүнтэй нэмэгдүүлж хэрэгжүүлэх юм шаардлагатай гэдэг ийм бас бодолтой байдаг. Тийм учраас та бүхэн маань өнөөдөр энэхүү өдрөлгөөр за энэ төс төлбөрүүдийн үр дүн алдаа оноог бол дэнсэлж сайн ярих зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үүний дараа танилцуулах их нийгмийн чиглэлийн агентлагууд маань энэ зүйл дээр илүү төвлөрч ярих зүйтэй. Хийж хэрэгжүүлсэн зүйлсийг бол хэвлэл мэдээллийн байгууллагаар нэлээд мэдээлж байгаа. Тэг гол нь за энд ямар үр дүн байна, юунд анхаарах вэ гэдгээ бас түлхүү ярих зүйтэй байгаа гэж бодож байна. Тэгээ манай аймаг за юун дээр тавьчих хүний хөгжлийн индекс дээр. За хүний хөгжлийн индекс 2000 онд манай аймаг Монгол Улсын 21 аймагаас ингээ 21 дугаар байранд байсан байна. Хамгийн сүүлд 2010 он хүртэл энэ 10 жилийн хугацаанд бол 21 дугаар байр, 20 дугаар байранд явсан. За 2014 оноос эхэлж бид бол энэ нийгмийн чиглэлийн төс төлбөрүүдийг бол хэрэгжүүлж эхэлсэн. 2012 оны орон нутгийн сонгуулийн
дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бол би сайн санаж байна. Тэгээ бид бол энэ мөрийн хөтөлбөрийг дэвшүүлээд энд бол одоо хүний хөгжлийг дэмжих чиглэлээр олон одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасны дагуу энийг 2012 онд одоо иргэдийн уралд олон хусны дараа Монгол Ардын намын зүгээс бол энэ одоо тодорхой энэ зорилтуудаа бол дэвшүүлж тавьсан байгаа. Тэгээ энэ бол одоо он цагийн хуудас бас өнгөрсөн байна. Гэхдээ энэ түүх бол одоо түүх байдаг. Ингээд 13 оны одоо 13 оноос эхлээд одоо энд бол тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж гисэн. Ингээ 14 онд бид нар 4-р байранд бол огцом одоо агсан байна. Ингээ 16 онд 3-р байранд, 17 он, 18 онд бол бид Орхон аймгийн дараа 2-р байранд явсан. Орхон аймгийг бол та бүхэн мэдж байгаа. Төвлөрсөн баг газар нутагтай Эрдэнэт үйлдвэргээд одоо Монголын хамгийн том одоо ийм үйлдвэр ажиллаж байгаа. Логистик, дэд бүтэц, байршлын хувьд бол одоо маш оновчтой, тохиромжтой төмөр замаар Оросын холбооны улс болон одоо нийслэлтэй холбогдсон, хатуучтай авцамаар холбогдсон ийм одоо аймагтай бол бид бол өрсөлдөж байсан. За ингээ хамстай 19-20 оны үзүүлэлтээр бол бид 4-р байранд орсон байгаа. Өөрөөр хэлбэл баг зэрэг ухарсан. Тэгээ энэ дээр бол ямар одоо зүйлүүд нөлөөсөн бэ гэдгийг бид бол эргэж маш сайн бодох ёстой. За энэ чиглэлд одоо зориулах төсөл хөтөлбөрийг одоо эрчимжүүлэхээс гадна за бидэнд бол анхаарах ёстой зүйл нь манай урд талд одоо Дорногов аймаг, Өмнөгов аймаг, Сэлэнг зэрэг аймагуд бол одоо өрсөлдөхүйцсэн гэж гарч ирсэн байгаа. Орхон аймаг, Дорнот аймаг хоёр тэргүүлжсэн бол энэ 3 аймаг бол үндсэндээ өрсөлдөж эхэлсэн. За энэний шалтгааныг бол та бүхэн мэдж байгаа. За Өмнөгов аймаг гэхэд бол хамгийн их одоо гадаад худалдаа, хамгийн их одоо нүүрс, оюу толгойн одоо зис, алт одоо экспортод гарч байна. Энэ чинээгээр бол ажлуудлын түвшин тэнд бол одоо эрс буурсан. Өөрөөр хэлбэл уул уурхай дагсан одоо ажлын байр өмнө говьд бол маш их нэмэгдсэн. Гадаад худалдааны одоо тэнцэл бол маш одоо өөр үзүүлэлттэй ингэж гарсан байгаа. За Дорногов аймгийн хувьд бол газрын тосны үйлдвэр тэнд баригдаж байна. Дээр нь одоо аж үйлдвэрийн парк ингээд Монгол улсын хятад улстай хилж байгаа хамгийн том одоо замын үүдийн бомб, замын үүд ирээний бомб гэдэг ингээд гадаад худалдааны баланс бол одоо эрс одоо бас өөрчлөгдсөн. За гадаад худалдаанаас их орлого олсон. Тээвэр логистикийн сүлжээ нэлээд эрчимтэй хөгжсөн. За мөн одоо Сэлэнг аймгийн хувьд бол газар тариалангийн бүс нутаг, Оросын холбооны улстай хилж байгаа Алтан булаг хяагт гэдэг хамгийн том бомб тэнд байна. Гадаад худалдаа, зорчих хөдөлгөөн бол эрс нэмэгдсэн, уул уурхай бол эрс нэмэгдсэн. Тэгэхээр би эндээс юу хэлж ийн гэхээр ер нь бол ингээд хүний хөгжлийн үзүүлэлт маань эдийн засгийн хөгжилтэйгээ бол шууд хамааралтай байгаа. Тийм учраас бид одоо хүний хөгжлийн индексээ нэмэгдүүлэх, хүний хөгжлөө сайжруулахын тулд эдийн засгийн хөгжлөө бол давхар одоо маш сайн одоо хөгжүүлж авах хэрэгтэй. Тэгэд энэ нь бол манай энэ одоо дэлгэцэн дээр харагдж байгаа энэ статистик гарсан үзүүлэлтээр бол ингэж нотлогдож байгаа гэж хэлж болно. Энэ бол одоо бидний хувьд бол нэг нотлох баримт. Тэгвэл Дорнот аймгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засаг даргын зүгээс Дорнот аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эдийн засгийн одоо хамгийн том одоо салбар болсон энэ эрчим хүч, газрын тос, уул уурхай гэдэг энэ салбараас орон нутагт орох үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр бид бол одоо хууль тогтоомжийн дагуу одоо хатуу чанд шаардлагыг тавьж ажиллаж байгаа. За энэ маань хэдийгээр одоо бид өөрийнхөө хэмжээнд хуулиар оногдсон эрх үүргийнхээ хүрээнд одоо шаардлагатай арга хэмжээ авч байгаа хэдий ч засгийн газар улсын хурлын зүгээс бол за энэ Дорнот аймгийн хамгийн одоо зүүн бүсийн аймгийн хувьд бол бидэнд одоо дэмжлэг тусалцаа үзүүлэх том одоо бодлогоор дэмжих ийм одоо зүй ёсны шаардлага бол уран гарч байгаа. Ингэж бид бол одоо өрсөлдөх чадвараа нийгмийн хөгжлийн үзүүлэлтээ бол улам дээшлүүлнэ гэсэн ийм одоо зорилготой байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Ингээ 2020-21 оны одоо дүн ингээд одоо албан ёсоор статистик гарна. Тэгээд хүний хөгжлийн индексийн одоо индекс маань ингээд одоо тоо дүнгийн хувьд бол өсөн нэмэгдэж байгаа хэдий ч Орхон аймаг гэ зарим аймагуд бол манайхаас илүү өсөлттэй байна. Манай ард явсан аймагуд бол манай урд гарсан байна гэдэг. За энд хэд хэдэн хүчин зүйл бол нөлөөсөө. Нэгдүгээр нөгөө аймагуудын хувьд бол эдийн засгийн чадвар бол эрс сайжирсан. За хоёрдугаарт манай аймгийн хувьд бол эхийн эндэгдэл, эрүүл мэндийн чиглэлээр бол бид бас оноо алдсан байгаа. За ажлуудлын төвшингийн хувьд бол бид бас оноо алдсан байгаа. Энэ цар тахлын нөлөөгөөр Дорнот аймгийн эдийн засаг бол одоо хоёр оронтой тоогоор бол одоо ухарсан. Улсын хэмжээнд нэг оронтой тоогоор ухарсан бол манай хоёр оронтой тоогоор ухарсан. За энэ бол бидний хувьд бол бас анхаарах ёстой юм асуудал болсон гэдгийг та бүхэндээ хэлье. Дараагийн слайдыг харъя. За хүний хөгжлийн индексийг бол үндсэндээ ийм одоо 3 зүйлээр үндсэндээ тодорхойлж байгаа.
Тэгээ хүний одоо дундад насталт амьдрах хугацааг тодорхойлж байгаа. За боловсролын байдал. За боловсролын чанарын хувьд бол Дорнод аймаг бол нэлээд сайн үзүүлэлттэй явдаг. За амжиргааны одоо зохистой төвшин нэг хүнд дотоодын бүтээгдэхүүнд одоо харьцуулнаа гэдэг. Тэгээ ийм үндсэн 3 үзүүлэлт. Өөрөөр хэлбэл нэг нь бол одоо эрүүл мэндийн дундад наслалтын гол үзүүлэлт, хоёр дахь нь боловсролын үзүүлэлт, гурав дахь нь хүмүүсийн одоо амжиргааны одоо төвшинг харуулсан ийм үндсэн гол үзүүлэлт. Энэ бол олон улсын одоо тооцдог ийм аргачлал, хүний хөгжлийн индэс. Дотоодын бүтээгдэхүүн гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр нэг нь хүнийхээ хөгжлийг, нэг нь эдийн засгийн үзүүлэлтэд хэмждэг гэдгийг бол та бүхэн мэднэ. За тийм учраас энэ үзүүлэлтүүдийг та бүхэн харж байгаа ингээд 2014 онд 0.75 байсан бол ингээд 70 болсон байна. 65 байсан бол 68, 75 байсан бол 79. Яг өсрөнгүү айхтар юм огцом өөрчлөлтөөгүй ч гэсэн айжмаар бол энэ үзүүлэлтнүүд дээшлээд яваад байгаа гэдгээс та бүхэнд хэлье. За дараагийнх нь. За хүн амын тооны хувьд бол 1989 онд 84 мянгад манай хүн ам хүрсэн юм байлээ. Монгол одоо Дорнод аймгийн хүн ам. Тэгээд нөгөө зах зээл арчилж шилж явцад ингээд хүн амын тоо багасаад шилжиж хөдөлгөөн одоо төв рүү нүүдсэн шилжиж хөдөлгөөн ихсээ тэгээд одоо 2020 оны 21 онд энэ 21 оны дүн ороог байгаа шүү уучлаарай. 21 онд 84.5 мянгад хүрсэн. Өөрөөр хэлбэл 89 онд хүрсэн тэр одоо хүн амын тоогоо одоо дөнгөж бид нар барьж авч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд ер нь одоо нийтдээ одоо Монгол улсын хэмжээнд, Дорнод аймгийн хэмжээнд тэгэхэд ийм олон зүйлүүдийг алдаад тэг эргээд одоо өөрийнхөө одоо Дорнод аймаг гэхэд өөрийнхөө одоо энэ органик өөрийнхөө одоо сэргэлтээр сэргээд одоо өнөөдөр ингээд одоо үзүүлэлт нь бол 84.5 мянгад хүрсэн байх жишээтэй. За нийт ажилчдын тоог бол ингэж бид дандаа төсөөлж байгаа нөгөө алсын хараа 2050 онд ямар үр дүнд хүрэхий 2030 онд аймгийн хөгжлийн төсөөллөөр ямар үр дүнд хүрэхин гэдэг бид нар дандаа ингэж одоо хүрх төвшнгөө тодорхойлж ингэж бас явж байгаа гэдэг хэлье. За дараагийн слайд. За нийгэмд оногдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээ бол энд байгаа. За та бүхэн харж байна ингээд 2000 онд тэгэхэд ингээд 17-д явж исэн. Тэгээ ингээд явсараад 14 онд бол хүний хөгжлийн индекс эрс нэмэгдсэн дотоодын бүтээгдэхүүн ингээд эдийн засгийнхтайгаа бас ингээд шууд хамааралтай гэдэг бас эндээс харагдаж байгаа. Эдийн засаг өссөн 666.7 одоо тэрбум төгрөгт хүрсэн манай аймгийн дотоодын бүтээгдэхүүн 2014 онд тэгвэл 2019 онд бол 1 их 80-д хүрсэн. Тэгээ энэ үзүүлэлт маань өөрөө эргээд манай хүний хөгжлийн индексийг бол одоо бас дээш нь өсгөж байгаа. Гэтэл 20 онд бол цар тахлын нөлөөгөөр ингээд 15 орчим одоо тэрбум төгрөгөөр 50 орчим тэрбум төгрөгөөр 150 орчим тэрбум төгрөгөөр унсан байна. Тэгэхээр бол асар их том одоо дөргөлт бол энэ цар тахал бол манай аймагт нөлөөсөн гэсэн. Ингээ эренбэн бол ингээд өргөд орцсон байгаа. Тэгээд цар тахлын одоо нөлөө арилсны дараа бол эргээд бас бид тэргүүл байр суурьнд очих боломжтой гэж үзэж байгаа. За ингээд одоо 2020 онд гэхэд нэг хүнд оногдох дотоодын бүтээгдэхүүн хэмжээ 9.4 сая төгрөг тий. За цаашаа дараагийн слайд нь юу вэ? За орон нутгийн төсвийн орлого. За орон нутгийн төсвийн орлого бол нэмэгдэж байгаа. За энэ 2022 оны 3 сард аймгийн хурал хуралдаад үйл хөдлөх хөрөнгөний татвар газрын төлбөрийг бол одоо нэлээд хэмжээгээр нэмэгдүүлсэн, хууль тогтоосон одоо хэмжээг хамгийн дээд хэмжээгээр уул уурхайг бол 2 дахин нэмэгдүүлж, хөдөө аж ахуйг 2 дахин бууруулж гэдэг юм уу ийм нөгөө маневр хийж явж байгаа. Тэгээд ер нь бол одоо ирэх хурж байгаа Монгол Ардын намын зүгээс бол социал демократ үзэл одоо санааг бол нэлээд одоо цаашид хөгжүүлнэ баримтна гэсэн ийм бол одоо зарчмаа бол их хурлаараа бол баталсан байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол одоо нийгмийн хувьд энэ Европын одоо Скандинавын орнууд бол хамгийн өндөр хувьтай чинээлэг дундад давхарга нь явд юм байна. Нэг 60-аас 80 хувьтай. Хамгийн өндөр нь бол Финлянд улс 80 орчим хувь чинээлэг дундад давхарга нь. Тэгээд одоо Швед улс гэхэд 60 одоо 5% нь чинээлэг дундад давхарга. Тэгэхээр бид бол одоо чинээлэг дундад давхаргыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой одоо нийгмийн чиглэлд болон эдийн засгийн чиглэлд тодорхой реформууд хийнэ гэсэн ийм зорилтыг бол дэвшүүлсэн байгаа. Ингээ удахгүй бас
олон нийтэд энэ чиглэлээр бас мэдээлэл одоо хүргэх үйл ажиллагаа явагдана. Манай өмнөд төрш ч гэсэн одоо хятадын онцлогтой социалист нийгэм байгуулна гэдэг энэ зүйлийг бол 2000-аад оноос өмнө одоо энийг дэвшүүлсэн байдаг. Тэгээ өнөө хүртэл бол энэ одоо ингээд үргэлжлээд явж байгаа. Тэгээд энэ хүрээндээ бол чинэлэг дундад авахыг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг мөн одоо өмнө төрш бол тавьсан байдаг. Тэгэхээр бид бол энэ чиглэл рүү явна. За эдийн засгийн хувьд бол үндсэндээ их ашиг болж байгаа нь бол их татвар төлдөг. Бага ашиг болж байгаа нь бага татвар төлдөг. Ийм зарчим руу бол эдийн засгийн хувьд, татврын бодлогын хувьд бол тодорхой реформууд хийнэ гэсэн ийм одоо чиглэлийг бол одоо гаргаж энийгээ бол зорилттой дэвшүүлээ явуучих. Тэгээ энэ үрээндээ хууль тогтоомжууд бас өөрчлөлт орж байгаа. Өөрөөр хэлбэл та бүхэн ажиллаж байгаа сая нийгмийн даатгалын шимтгэлэхэд уул уурхайн салбарт ажиллагаас бусдад нь 50% буцааж олгоно гэдэг нь өөрөө уул уурхайн салбар маань хамгийн их одоо ашиг болж байгаа. Гадаад зах зээл дээр одоо уул уурхайн бүтээгдэхүүний үн бол эрс нэмэгдэж байгаа. Өөрөө одоо энэ нөгөө хүн бүтээгээгүй байгаль өөрөө бүтээсэн энэ баялагийг ашиглаж байгаа гэдэг утгаар нь бол энэ дээр бол татвар бас өндөр байна гэсэн ийм одоо чиглэлтэй байна. Бусад худалдаа үйлчлийн салбар бол одоо бага байна. Хөдөөчүүн салбар бол бага байна. Тэгээ ийм одоо зүйл рүү бид нар орж байгаа. Өөрөөр хэлбэл цаашдаа бол одоо их татвар их ашиг олдог том компаниуд бол их татвар төлнө. Тэр нь бол эргээд одоо нийгмийнхээ одоо амжиргааны баталсан доогуур иргэдээ авч явах тэр халамжийн бодлогот нь ийм зохистой одоо өөрчлөлт шинжилгээ хийнэ гэсэн ийм томоохон одоо зорилтыг дэвшүүлсэн байгаа. Тэгэхээр манай аймгийн хувьд ч гэсэн бол одоо татврын бодлогын хувьд бол яг энэ зарчмыг барьж байгаа. Тийм ч учраас бол татварыг бол 2 дахин өндрөөр бол тогтоосон байгаа. Тэгээ энэ хэрэгээр манай аймгийн төсвийн орлого бол нэлээд хэмжээгээр бас нэмэгдэнэ гэсэн ийм одоо зорилтыг бид нар бол дэвшүүлсэн байгаа. Ер нь татврын орлого бол нэлээд хэдэн тэрбумаар яригдах хэмжээнд нэмэгдэнэ. Тэгээ үүгээрээ бид бол одоо зорилтод бүлэгтэй чиглэсэн ажлуудыг бол цааш хийж хэрэгжүүлэх юм шаардлагатай байна гэж үзэж байгаа. За нөгөө дүүгээр бас халамжийн бодлогыг оновчтой болгоно гэдэг энэ зорилтыг дэвшүүлсэн байгаа. Энэ дээр бол нэлээд томоохон бас өөрчлөлтүүд бас явагдана гэдэг хэлье. За дараах нь. За цааш явчих. За төсвийн хувьд бол үндсэндээ бол ярьсан байгаа тий. Төсөв бол жил ирэх төсөн бол нэмэгдээ явж байгаа. За өрсөлдөх чадварын хувьд. За манай аймгийн үзүүлэлтэд энэ байна. За 12 онд энэ хэдэд байсан юм бэ? 6 юм уу? 13 онд 9, 14 онд 9, 15 онд 9, 16 онд 8, 17 онд 4, 18 онд 6, 19 онд 5, 20 онд 8. Тэгэхээр өрсөлдөх чадвард бол их олон үзүүлэлтээр 180 орчим шалгуур үзүүлэлтээс үзүүлэлтээр гарч байгаа. За энэ дөр бол биднээс бас хамаарах зүйл байна, хамаарахгүй зүйл байна. Жишээлбэл ийм үзүүлэлт байгаа. Нөгөө нэг малчинд нэг одоо гад талбайд ногдох малчтын тоог бай. Тэгэхээр манай бол өргөн удам нутагтаа мөртлөө цөөхөн малчинтай байна. Тэгэхээр энэ үзүүлэлт бол ингээд жоохон доошоо буучиж байгаа. Гэхдээ энэ нь бол байгаль орчин талаас бол сөрөгч юм шиг. Тэгэхээр энэ зүйлүүд яагаад би та бүхэнд харуулдаг юм гэхээр энэ нөгөө өрсөлдөх чадвар гэдэг зүйлийг бид нэр бол маш сайн мэдчих хэрэгтэй. Одоо та бүхэн санаж байгаа бол бид ингээд одоо Өвөр Монголын аймагуудад очихоор ингээд их өрсөлдөх чадвар ярьдаг шүү дээ. Манайх ийм үзүүлэлтээрээ тэдэд яваа гэдэг. Ер нь яг хүүхдүүдийг одоо өрсөлдүүлэх нь буруу гэж үзээд байгаа болохоос биш. Ер нь зах зээлийн систем бол ерөөсөө өрсөлдөөний үр дүнд л бүх бизнес сайжирна, үйлчилгээд сайжирна. Өрсөлдөөний үр дүнд одоо тамирчид илүү сайжирдаг. Тэрнтэй адилхан бид бол аймгийнхаа хувьд бол өрсөлдөх чадварыг бол байнгын ингэж ажиллаж яваа. Тэгээд аль зүйл дээр бид алдаж байна, аль зүйлийг сайжруулах шаардлагатай байна гэдэг дээр нөгөө зарцуулах хөрөнгө оруулалт болон зарцуулах төс төлбөрүүдэд дандаа энэ өрсөлдөх чадвар дээрээ бас одоо тулгуурлаж энэ зүйлүүдээ сайжруулах гэдэг чиглэлээр явж байгаа. Жишээлбэл одоо номын сангийн үзүүлэлтүүд хүртэл орж байгаа. Спортын үзүүлэлтүүд орж байгаа. Хэдэн одоо спорт заалтай байх юм. Нэг хүнд ногдох спорт заалны тоо, одоо номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо гэд энэ зүйлүүд чинь бүгдээрээ ингээ өрсөлдөх чадварт ороод байгаа. Тэгэхээр өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийг одоо сайн байх, бага байх нь бол манай нийгмийн салбарын одоо байгууллагуудыг удирдах байгаа одоо энэ удирдлагуудын хувьд бол хамгийн чухал үзүүлэлт байна. Энэ бол маш их. Эдийн засгийн үзүүлэлт бол харьцангуй ойлгомжтой. Тухайн жилд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, хэдэн метр урт замтай ингээд энэ зүйлүүд явж байгаа. Тэгэхээр энийг бол бид анхаарах хэрэгтэй байна. За дараагийнх нь.
За ингээд ерөнхийдөө манай одоо хөгжлийн хэтийн зорилт байна аймгийн маань 2025 он хүртэл. Тэгээ энэний дараа дахиад төсөөлөл байгаа 10 жилийн 2030 он хүртэл 5 жилийн төсөөлөл байгаа. Ингээд бид нар 25 онд үндсэндээ нэг одоо энэ одоо хөгжлийн хөтөлбөртөө бол тодорхой бас шинжилэл хийх юм шаардлага бол бидэнд гарч байгаа. Тэгэхээр хүн төвдөө нийгмийн хөгжлийг хангаж хүн амын өсөлтийг нэмэгдүүлнэ гэдэг нь бидний бол одоо гол зорилго. Гурван үндс нь одоо бүлэгтэй. Тэгээ олон тулгуур доктортой эдийн засгийн тэргүүл хөгжилтэй аймаг болно. Эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлнэ. Хүний нөгөө амьдрах орчинтой холбоотой ийм зүйлүүд байгаа. За энэ юуны хувьд бол манай хөгжлийн хэтийн зорилттой холбоотой одоо слайдыг та бүхэнд ингээд гаргаж ирж танилцуулж байгаа юм аа. За төгсгөлд нь хэлэх зүйл бол манай одоо нийгмийн чиглэлийн агентлагууд бол одоо нэлээд бас нэмэгдсэн. Тухайлбал одоо төрөөс бол үндсэндээ соёлын одоо байгууллагыг одоо газрыг бие даасан статустай байгуулах зүйтэй гэж одоо энэ 2020 оны улсын хурлын сонгуульд одоо мөрийн хөтөлбөрт оруулсны дагуу олон холсон одоо намын байгуулсан засгийн газраас соёлын газрыг байгуулсан. За хөгжлийн бэрхшээлт иргэдийн одоо бас агентлагийг бол байгуулсан байгаа. За спортын байгууллага шууд ерөнхий сайдын одоо шууд харьяанд ирсэн. Ямар нэгэн яамны харьяанд биш. Гэх зэргээр бол одоо нийгмийн чиглэлийн агентлагуудыг бол нэлээд хэмжээгээр бол нэмэгдүүлж байгаа. Гэтэл бидэнд бол одоо ингээд автцам хариуцсан агентлаг байхгүй, эрчим хүч хариуцсан агентлаг байхгүй, уул уурхай хариуцсан агентлаг байхгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн том салбарууд бол үндсэндээ орон нутагт бол хариуцсан нэгжгүй явж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр би энд юу хэлж байгаа нэхээр төрөөс бол одоо нийгмийн чиглэлийн энэ одоо агентлаг байгууллагуудыг бол одоо маш их түлхүү дэмжиж байгаа. Түлхүү одоо байх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол та бүхэн маань энийг бас одоо ойлгож байгаа учраас илүү одоо бид хамтдаа энэ одоо засгийн газрын одоо бодлого дэмжлэгийн хүрээнд нийгмийн чиглэлийн ажлуудаа бол эрс сайжруулах ийм шаардлага бидэнд уран гарч байгаа. За тэгээ бидний хувьд бол одоо гол бодох хэд хэдэн зүйл байгаа. За нэгдүгürt бол бид одоо үйлдвэрчний хэвлэлийн байгууллагатай бол нэгт хамтарч ажиллана. Ер нь хүний одоо хөдөлмөрчин хүний төлөө гэж байгаа энэ байгууллагатай бид нар бүхий л төвшөнд ажиллах шаардлагатай байна. За Монгол улс бол энэ одоо үйлдвэрчний хэвлэлийн одоо гишүүнтэй одоо үйлдвэрчинд харьяалагддаг энэ одоо ажилтныхаа тоогоор нэг дундаж ордог юм байлээ олон улсад. За Америк бол хамгийн бага байдаг одоо үйлдвэрчинд эвссэн одоо ажилтныхаа тоогоор. Тэр бол Америк бол либерал үзэлтэй буюу ийм барууны үзэлтэй одоо хин боломжтой нь илүү одоо хөгжих ёстой, тэгш боломжийг олгоно. Гэхдээ хин одоо овсгоо самбаатна илүү хөгжих ёстой гэдэг ийм энгийнээр хэлбэл үзэл баримталтай. За Европын одоо өндөр хөгжилтэй орнууд бол одоо үйлдвэрчний хэвлэлийн гишүүдийн тоо нь бол өндөр байдаг. Тэгэхээр бид бол цаашдаа одоо аймгийн үйлдвэрчний хэвлэлийн холбооны дарагтаа бас энэ талаар бол зөвшөөрдөж байгаа. Бид нар томоохон ажил хийнэ. Ер нь бүх байгууллагууд үйлдвэрчний хэвлэлтэй байх ёстой гэж үзэж байгаа. Ажилтныхаа эрх ашигыг хамгаалдаг, төрийн захиргаа, үйлчилгээ одоо юу гэдэг нь те бүх байгууллагууд нь үйлдвэрчний хэвлэлтэй байх ёстой. Яг нь төрийн албаны хууль гэдэг арай өөр, хөдөлмөрийн хууль арай өөр хэдий байдаг ч гэсэн бид нар энэ ажилтан хүний эрх ашигыг хамгаалах гэдэг зүйл рүү бол одоо томоохон зорилтыг бол төвшүүлэх нь зүйтэй гэдэг энэ одоо чиглэлийг бас баримталж ажиллаж байгаа гэдэг бас та бүхэнтэй хэлье. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгднэ. Дараагийнх нь бол энэ бүс нутагт одоо өсөн нэмэгдэх боловсон хүчний бодлогын хувьд бол бид үнэхээр өндөр түвшинд анхаарах хэрэгтэй. Манай босод шинжилгээ ухааны газар, хөдөлмөр халамж үйлчлэлийн газар энэ дээр бол хамтарсан одоо хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Шинэ хөтөлбөрийг бол бид нар одоо хэрэгжүүлэхээс өөр аргагүй болж байгаа. Өөрөөр хэлбэл төмөр замын бүтээн байгуулалт эхлэнэ. Энэ одоо Чоосотыг ингээд бичгтээ холбох энэ ажил бол Монголын төмөр зам компани, төрийн өмсөх компани шууд гүйцэтгэхээр болсон. Тэгэхээр энэ ажил бол шууд ингээд явна гэсэн үг. Тэгвэл энийг дагалдаад олон мянган одоо төмөр замын ажилтны ажлын байр гарна. Тэгээ энийг бол одоо зэрэг ингээд болсон хүчнээ бэлдэх асуудал чинь 4 жилийн хугацаатай. Хөрөнгө оруулалт магадгүй 4 жилийн дотор дуусчих болно, 2 жилийн дотор дуусчих болно, 6 жил үргэлжлэж болно. Тийм учраас энэ төмөр замын чиглэлээр бид нар мэрэгчлээ бэлдэх хэрэгтэй байгаа. За хөдөөж чуун чиглэлээр бол одоо орон нутагт үнэхээр одоо дутагдaltaй байгаа. Зоо техникч, агроном, малын эмчигт. Тэгээ энэ зүйлүүд бид нар бэлдэх хэрэгтэй болох нь байна. Зүүн бүс нутгийн бол одоо өсөн нэмэгдэх. За бомбны сэргэлтүүд ингээд явагдана. Хатуучтай авцамуудаар бомбтуудыг одоо холбох ажлууд ингээд хэрэгжээд явна.
За зүүн бүс нутагт эрчим хүчний бол цаашдаа төрийн болон хувийн хүчний том үйлдвэрүүд одоо баригдах юм прогноз байгаа. Тийм учраас энэ чиглэлийн мэрэгчлээ болсон хүчний бэлтгэх гээд. Тэгэхээр хүний хөгжлөө одоо ажилдаа орлоготой байлгах чиглэлээр бол анхаарах ёстой гол асуудал маань энэ болчих. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо ирэх он жилүүдэд бид нар тодорхой хэдэн зүйл дээр одоо гол чиглэлээ одоо дэвшүүлж ажиллах зүйтэй цаашдаа хэрэгжих төс төтлөөр бол энэ чиглэлээр явна гэж үзэж байгаа. За дараагийнх нь бол бид нар илүү тийм одоо бага зардлаар ийм хөшүүрэг гаргаж одоо мотивац өрнүүлэх замаар энэ нийгмийн чиглэлийнхээ одоо бага цалинтай тэгтээ голлог үүрэг гүйцэтгэдэг энэ болсон хүчинтэй хандсан ажил хийе гэж. Тэгээ энэ жилээс эхлээд одоо бие совилогч гэдэг төсөл бол зарлж байгаа. За энд бол 3 одоо совилогчийг 20 сая төгрөгөөр одоо урамшуулна. 3-4 үе шаттай уралдаан зарлаад тэгээ энэ нь бол 3 чиглэлээр энэ одоо дэмжлэгийг зарцуулна. Нэг нь бол байрны урьдчилгаанд олгоно. Хоёр дахь нь бол одоо сургалтын төлбөр өөрийн болон өөрийн хүүхдийн гэр бүлийн сургалтын төлөвт бол энэ 20 сая олох боломжтой. Гурав дахь нь бол автомашин одоо авах шаардлага байна гэж үзвэл одоо ийм 3 чиглэлд одоо эхний 3 байр эзэлсэн совилогчийг энэ 3 чиглэлд бид нар 20 сая төгрөгийн одоо дэмжлэгийг үзүүлнэ. Бэлэн мөнгөний өгөхгүй. Зөвхөн энэ одоо 3 чиглэсэн одоо зүйл дээр одоо зарцуулна гэж. За хоёр дахь нь бол энэ багангийн багшид одоо хандсан ийм бас одоо болцолт уралдаан зарлж байгаа. Бас 3-4 үе шаттай явагдана. Хамгийн сүүлийн үе шатууд нь дандаа нөгөө иргэдийн санал асуулгыг бол одоо сүүлийнх нь өмнөх шатанд нь бол энийг авч байгаа. Тэгээ бас ажилласан жил заана. Одоо 3-5 жилийг заана. Тэгээ бусад одоо шалгуурыг заагаад ингээд энэ одоо 3 одоо багангийн багшид бас 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. За тэр хүмүүрээ сонголтоор байртай байх юм бол би машин авъя. Байр машинтай байх юм би сургалтын төлбөртөө зарцуулъя гэх. Дөрвөн багш 4 совилогчтой уучлаарай би нэгэн дотор өч 4 багш 4 совилогчод ингэх юм. Тэгээ цаашдаа бид нар ингэж ер нь ажлыг илүү одоо сайжруулъя. Тэгээд энэ ажил мэргэжилтэд одоо бас дур сонирхолтой байх талаар багангийн багш нар совилогчтой хандсан юм хөтөлбөрийг болц хөтөлбөрийг бол ингээ хэрэгжүүлэхээр хөрөнгө нь бол иргэдийн урлаараа батлуулсан байгаа. 80 сая төгрөг энэ дээр зарцуулагдана. За хамгийн сүүлийнх нь бол илүү одоо шалгуулалт нь одоо телевизтэй хамтарч хийх бах тий. Тэгээ олон нийтэд ингэж олон нийтийн одоо оролцоотойгоор. Тэгээ энэ чиглэлээр явна. За дараагийнх нь гол нэг баримтлах зүйл нь бол бизнес инкубатор төв гэж бид нар ярьдаг байсан да. Одоо бизнесийг боожуулах тий. Одоо бол стартап төв гэж ярьж байгаа. Тэгээ энэ дээр залуучууд болон одоо бусад бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийг дэмжих чиглэл рүү орон нутагт байгаа одоо материалын бааз буюу байр за бусад энэ одоо зүйлүүдийг бол зарцуулна. Тэгж ингэж одоо боломжуудыг олгоод тэгээд хэн боломжтойд бойцсны дараа бол тэр хүн өөрийгөө аваад явах. Одоо гарын ганцанд хөлийн 4 төгрөгөе гэсэн. Энэ чиглэлээр манай стартап төв одоо хүний хөгжлийн ордон дээр ажиллаж байгаа. За жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв маань хуучин хөдөлмөр халамжийн одоо барилгад байгаа. Тэгээд эндээс бол та бүхнийг харахад ингээд хуучин төрд ашиглаж байсан конторын зориулалттай барилгыг бид нар илүү одоо жидүү дэмжих бизнес эрхлэлийг дэмжих чиглэл рүү ингээд шилжүүлж байгаа. Хүний хөгжлийн ордон ч гэсэн одоо энэ дотор хэдийгээр одоо энэ ордон ч гэсэн энэ дотор одоо бас бизнес эрхлэгчдэд зориулсан юм сургалт зөвлөгөө боожуулах төвүүдийг байгуулж байгаа. Одоо мэргэжлийн ялтын газар шинэ байранд орохоор энэ байрыг бид нар бас одоо жидүү дэмжигчдэд зориулаад олгоно. Нийт аж ахуй спорт заал гэдээ байна. Ер нь одоо төрд байгаа бүхэл зүйлүүдийг бид нар энэ одоо бизнесийг дэмжихэд бол зориулж гарганаа. Энэ дээр бол одоо төрийнхэн бол заавал одоо нэг гоё том байранд байгаад шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгээ энэ урд талд бас одоо Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр одоо засгийн газрын шийдвэрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргийг төв баригдаж байгаа. Тэгээ ингээд ирэхээр хүний хөгжлийн ордонд байгаа зарим хэсэг тийшээ бас шилжиж орно. За тэр ордон руугаа илүү одоо бид нар бас ийм одоо зүйлүүд дэмжсэн одоо ажлуудыг зохион байгуулна гэсэн ийм одоо чиглэлийг дэвшүүлж байгаа гэдэг хэлье. Ингээд тэг өнөөдөр энэ бас төс хөтөлбөрийн одоо үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлыг одоо зохион байгуулж одоо хэрэгжүүлэх зохион байгуулалтын ажлыг хийсэн манай төс хөтөлбөр хариуцж байгаа аймгийн засаг дарга болгоч ёл даргатай болон танай хамт олонд талархал илэрхийлье. Тэгээ үргэлжлэн ирж энэхүү одоо өдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа хурлын дарга төлөөлөгчтэй бас онцгойлон талархал илэрхийлье. Тэгээ та бүхнийхээ одоо баталсан төсөв
төсөв төлөвлөгөөг бол бид бас үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө манай гүйцэтгэх одоо байгууллагууд одоо үр дүнтэй бас ажиллахыг хичээж байгаа гэдгийг энэ ташимд илэрхийлье. Тэгээ бүгдэнд нь одоо ажлын амжилт хамгийн сайн сайхан хүсье. Баярлалаа. За баярлалаа. Одоо нийгмийн салбарын агентлагийн удирдлагууд за тухайн салбартаа хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулна. Ингээд гэр бүл хүүхэд залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслүүдийг танилцуулна хэмээн аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэрэгжилтэн Цэрма таныг энэ төр дүргье. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд та бүхний дэлгэсэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За гэр бүл хүүхэд залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар видео танилцуулгыг та бүхний анхаарлыг хандуулъя. Гэр бүл хүүхэд залуучуудын салбарт 2022 онд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс нийт 88.7 сая төгрөгөөр 4 хөтөлбөр, 4 ажил үйлчилгээг хэрэгжүүлж байна. Мөн улсын төсвөөс хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ болон бусад үйлчилгээнд нийт 130.4 сая төгрөгөөр 42 арга хэмжээ төлөвлөгдөн хийгдэж байна. Өнгөрсөн хугацаанд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн дэмжлэгээр Дорнод аймагт хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төв байгуулагдаж, нэгэн зэрэг 8 үйлчлүүлэгчийг хүлээн авч нийгмийн ажлын болон сэтгэл зүй хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн олон улсын жишгт нийцсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг ашиглалтанд оруулан иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ шуурхай хүртээмжтэй хүргэх боломж бүрдсэн юм а. Хүүхдийн хөгжил оролцоог дэмжсэн орон нутгийн хөтөлбөрийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлснээр 2021 онд хүүхдийн эрх зөрчигдсөн 108 утасны дуудлага мэдээлэл хүлээн авах төвд 2016 онтой харьцуулахад 2.5%-аар буурч шийдвэрлэлт 95% байна. Мөн хүүхдийн төгөлдөр хуур, цирк, драм зэрэг шинэ нэр төрлийн хөгжлийн үйлчилгээг нэмэгдүүлэхээс гадна хүүхэд хөгжил төв, залуу техникч клуб, аз жаргал төвүүдийг тус тус байгуулан нийт хүүхдийн 40%-ийг хамруулад байна. За та бүхэнд өнгөрсөн хугацаанд хүүхд дээлтэй орон нутгийн залуучуудын хөтөлбөр, хүүхдийн эмэгтэйчүүдийн хөтөлбөр, гендер эрхтгч байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн товчхон видео танилцуулгыг хүргэлээ. За та бүхэн нийгмийн салбарт хэрэгжиж байгаа төсөлгөр арга хэмжээний одоо 2020 оны нээлтийн хүрээнд гэр бүл хүүхд залуучуудын чиглэлээр хийж хэрэгжүүлэх 22 оны ажлаа танилцуулахад бэлэн болоод байна. За дэлгэцэн дээр та бүхний харж байгаа Дорнод аймгийн хүн ам үндэс угсаа харагдаж байна. За нийт хүн ам буюу өрхийн тоо манай 0-18 насны хүүхдүүд нь 37.2%-ийг эзэлж байна. За 15-аас 34 насны залуучууд нь 28.6%-ийг эзэлж байна. Нийт одоо Дорнод аймгийн одоо үндэстэн ясны халах үндэстэн маань 70.3%-ийг эзэлж байна. За та бүхнийг за гэр бүл хүүхд залуучуудын чиглэлээр мөн голлох үйл ажиллагаа мөн хүүхд хамгааллын үйлчилгээг илүү голчлон явуулдаг та бүхэн мэдж байгаа. За энэ дээр хүүхд хамгааллын статистик үзүүлэлтийн 2021-ээр та бүхэнд харагдаж байна. За нийт хүүхдийн маань 95 нь бүтэн үнчин байна. За 960 нь хагас үнчин байна. За хөгжлийн бэрхшээлтэй 335 хүүхэд байна. Эцэг эхтэйгээ амьдарч байгаа хүүхэд 28,577, эхтэйгээ амьдарч байгаа хүүхэд маань 2,456, эцэгтэйгээ амьдарч байгаа хүүхэд 327, эцэг эхтэйгээ амьдардгүй хүүхдийн тоо 147 ийм нөхцөл байдал та бүхэндээ харагдаж байна. За өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хүүхэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн маань 2021-с 24 онд үргэлжлүүлэн хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон үр дүнтэй ажлуудыг сая видео танилцуулгаар танилцуулагдсан. За энэ дээр дурддаг үнэн ажил нөгөөд ерөнхийдөө төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд за хүүхэд хамгаалах
бодлогыг бид нэр 100% хэрэгжүүлж ажиллаж байна. Байгууллага аж ахуйн нэгж болгон хүүхд хамгааллын бодлоготой болж байна. Байгууллага аж ахуйн нэгж болгон эцсийн зөвлөлтөй болж байна. Эцсийн зөвлөл хүүхд хамгаалах бодлогын хэрэгжилтийг хангаснаар байгууллага аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүүхдийн асуудал тийм ээ цаана эцэг маань өөрсдөө хүүхд хамгааллын талаар илүү мэдлэгтэй байж ээж бодлогын бичиг баримттай байж ээж тухайн байгууллага дэх хүүхэд байгууллага дамжаад аймагад сумаа дамжаад аймгийн хүүхэд бүхэлдээ хамгаалагдах юм а гэсэн юм бодлогын зарилттай явж байгаа. За сургууль цэцэрлэгийн орчинд бол 100% камердсан. За мэдээж одоо сургууль 26 сургууль 100% гаднаа гэрэлтүүлэхтэй 80% хурц харуулагчтай болсон ийм үр дүн байгаа. Мөн 2 сургууль 1 сум хүүхдийн эко автобустай болсон байгаа. За хүүхэд дээлтэй орчин бүрдүүлэх талаар өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд сумдын засаг дарга нарын гэрээнд тусгаж өгснөөр нийт 14 сум хэрлэн сумын 11 баг маань хүүхдийн чөлөө цагийн спортын тоглоомын талбайтай болсон ийм үр дүн байгаа. Мөн одоо ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хөгжил төвөд байгуулагдсан залуу техник школ байгуулагдсан аз жаргал төв байгуулагдсан мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх олон улсын жижиг нийслэн сэтгэл зүйн үйлчилгээний ийм төвөөтэй болсон ийм үр дүнгууд харагдаж байгаа. За мэдээж энэ слайдн дээр доор харагдаж байна 2021 оны хүүхдийн хамрагдалт хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр хүүхдийн хамрагдалт тийм ээ 20 онд мэдээж буурсан та бүхэн мэдж байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой 21 онд 42% та болж өсөж байна. За хүүхд хамгааллын чиглэлээр хүүхдийн оролцоо 20% байгаа. Бид нар хүүхд дээлтэй орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд зорилтод одоо хүүхдийн 20% нь хүрнэ гэсэн энэ зорилттой бид нар ээлтэй орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд хүрсэн үр дүнтэй ажиллаж байгаа. За мөн хөтөлбөрийн хүрээнд бид нар өнгөрсөн хугацаанд 2021 онд бол хүүхд хамгааллын явуулын үйлчилгээг онцлсан байгаа. Бүх сум багуудад хүүхд хамгааллын явуулын үйлчилгээг хүргэсэн. За та бүхэн мэдж байгаа гэр бүл хүүхэд орон Facebook болон цахим хуудасаар хүүхд хамгааллын явуулын үйлчилгээ өнгөрсөн 4 сард бид нар бүх цэцэрлэг, бүх сургуулиуд дээр хурж үйлчилсэн байгаа. За хүүхд хамгааллын үйлчилгээгээр бид нар ерөнхий олон улсын 10 сургууль, политехник коллеж, 15 цэцэрлэгийн 619 багш ажиллаж, 1011 эцэг асран хамгаалах 810 хүүхдэд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа мэдээллийг хүргэж чадсан байна. За ерөнхийд нь хөтөлбөрийгөө 2020 онд хүрэх шалгуур үзүүлэлтээ биелүүлэхийн тулд бид нар дараах ажлуудыг 22 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийтдээ 6 төрлийн үйл ажиллагаанд тодорхой 7.5 сая төгрөг батлагдсан байна. Энд нэгдүгээр дарга хэмжээгээр бол бид нар бүх хүүхэдтэй одоо байгууллага аж ахуйн нэгжээр дамжуулан хурц үйлчлэлт нь урьдчилан сэргийлэн хамгаална гэсэн юм зорилт тавьж байна. Сэтгэлийн дархлаад сургалт бол цаг үеэ олсон юм оновчтой сургалт гэж төлөвлөж оруулсан байгаа. Анхаарч хамгааллын аян маань урьдчилан сэргийлэх нөлөөлийн аяныг бид нар бас эхлүүлж байна. Эх орны хөтөлбөрт арга хэмжээ, оны онцлог хүүхэд бага гамталан хүүхд ээлтэй байгууллагуудаа шалгаруулад ингээд дараах шалгуур үзүүлэлтэнд хүрэхин төлөө зорж ажиллаж байна. За залуучдын хөгжлийг дэмжих хөтөлбөр маань мөн үргэлжлүүлэн хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд бол залуучуудын сайн дурын байгууллагын үйл ажиллагаа бол маш идэвхжсэн байгаа. Та бүхэнд бас тод томрон харагдаж байгаа гэж бодож байгаа. Бид Дорнодын залуу шинэ үеийн илгээлтийн эцсээр залуучуудын хөтөлбөр маань эхэлж ирсэн бол өнөөдөр залуучуудын хөгжлийн зөвлөлд байгууллага болгон дээр байгуулагдаж байна. Сум болгон маань залуучуудын хөгжлийн зөвлөлтөй болж байгаа. Энэ маань одоо сайн дурын үйл ажиллагаа залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн маань үр дүн нэгэн хэсгээ. За тэгээ хөтөлбөрийн хүрээнд 20 хононд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тодорхой харагдаж байна. За дараагийн хөтөлбөр оюутны хөгжлийн хөтөлбөр маань 21-с 24 онд үргэлжлүүлэн хэрэгжин. Хөтөлбөрийн хүрээнд орлоготой, эрүүл, оюунлаг, хариуцлагатай ийм 4 зорилтын хүрээнд оюутнуудаа төлөвшүүлэх, бэлтгэх ийм зорилготой ажиллаж байна. 22 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа маань 8 төрлийн үйл ажиллагаа батлагдсан. За дараах ийм шилдэг оюутны шалгаруулах арга хэмжээ, хаан илтгэл, мэргэжил сонголт гэх томоохон арга хэмжээнүүдийн хүрээнд бид нэр эдгээр үйл ажиллагаа оюутнуудаа орлоготой эрүүл оюутан, хариуцлагатай оюутныг бэлтгэхэд эдгээр арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. За дараагийн одоо иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр маань маш үр дүнтэй хэрэгжсэн байгаа. 21 онд хөтөлбөрийн хүрээнд бид нэр аймгийнхаа эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 19 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна. Үүнд маань 410 хүнд хүрч 2000 гаруй иргэдэд нөлөөлсөн юм ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Тэгээ 22 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа маань тодорхойлжсэн зорилготой амьдрал төрийн бас байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад 6 нэр төрлийн ажил үйлчилгээг гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний хүрээндээ
эмэгтэйчүүд болон зорилт бүрүүлж чиглэсэн сургалт нөлөөлийн арга хэмжээ энэ бол маш чухал ажлууд байдаг. За охид Монголын ирээдүйг өсвөр насны охидууд руу чиглэсэн бол охид Монголын ирээдүйг бол уламжлалт болгон ингээд зорилттой амьдрал төрийн бас холбоо зохион байгуулалт явж байгаа. Орон нутгийн хөгжид эмэгтэйчийн манлайлал чуулга уулзалтаараа бид нар энэ эмэгтэйчдийн асуудлыг сонсож шийдвэрлэж явдаг. Хөтөлбөрийн хүрээнд архи сектурт хундаа хэтрүүлэн хэрэгэлд хорц зөрчилтэй эмэгтэйчд зориулсан сургалт зөвлөгөөнийг бол энэ жил нэмэлтээр одоо 22 онд төлөвлөж оруулсан байгаа. За зүлэг мод цэцэг тарьдаг эмэгтэйчдэд ногоон орчин, эко орчин уралдаан зохион байгуулж эмэгтэйчүүд их хөтөлбөрийн хүрээнд нийт иргэдийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахад төлөвлөсөн. За гендерийн эртүч байдлыг хангах арга хэмжээний хүрээнд мэдээж бид нар томоохон арга хэмжээндийг хэрэгжүүлсэн байгаа. За 22 онд хэрэгжүүлэх ажлууд маань нийтдээ одоо иргэний нийгмийн байгууллагын зөвлөлтөд хамтран ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад 6 төрлийн үйл ажиллагаан дээр төр хувийн хвшлийн байгууллагын ажилтан халбан хаагчдын гендерийн эртүч байдлыг хангах чиглэлээр сургалт нөлөөлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн өсвөр насны охидын төрөл, цэргийн насны хүүгүүдийн эрүүл мэндийн асуудал, хорт хавдрын өвчин, шилжилт хөтөлбөрийн зэрэг суурь судалгаа энэ бол өмнөх хөтөлбөрөөс гарч ирсэн тулгамдсан асуудлуудаа ажил болгож 22 онд тусгаж оруулсан гэж харагдаж байгаа. За мөн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбар болон улиралын шилжиж ажил хөдөлмөр эрхэлж иргэдийн эрүүл мэнд, ахуйн нөхцөл, гэр бүлийн амжиргаа тогтвортой байдал гэдэг дээр бол бид нэр илүү анхаарч байгаа. За мөн эдгээрийн тогтвортой байдал, гендерийн дүн шинжилгээ хийж нөхцөл байдлыг сайжруулах, сургалт зөвлөмжийг оролцох салбартай хамтран зохион байгуулахаар ингээд төлөвлөсөн байна. За энэ төв маань 2018 онд 19 Нобелийн хүн амын сангийн дэмжлэгтэйгээр анх одоо нэг цагийн үйлчлэгийн төв болж өргөжсөн. Анх байгуулагдсан хугацаа нь бол 2014 он төр хамгаалах байр нэртэйгээр зөвхөн 2 хүний ортой аймаг орон нутгийн төсвөр бид нар байгуулагдаж байсан бол өнөөдөр 2022 оны өндөрлөг дээрээс харахад бол тийм ээ жил бүрийн төсөв маань тогтвортой үйл ажиллагааны төсвийн зардал маань тогтмолсон, үйлчлэгч хүүхдийн тоо нэмэгдсэн. Бид нэр нийтдээ 18, 19, 20, 22 онуудад эдгээр хүүхдийн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадсан, мэргэжлийн үйлчлэгээ үзүүлсэн ийм тогтвортой үйлчлэгээ явагдаж байна. За дараагийн нэг аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн нэрэмжит хүүхэд эрдэнэ арга хэмжээ маань тогтмолжод явж байгаа. Хүүхэд эрдэнэ арга хэмжээний хүрээнд 2022 онд 8 дугаар сард хүүхэд эрдэнэ арга хэмжээ маань зохион байгуулагдана. За хүүхэд эрдэнэ арга хэмжээний маань гол зорилго бол хүүхдийг өв соёл тийм ээ орон нутгийн ёс заншилтай танилцах, суралцах, бусад түгээн дэлгэрүүлэх ийм зорилготойгоор хүүхэд эрдэнэ арга хэмжээгээ зохион байгуулдаг. За гэр бүл хүүхд залуучдын газраас аймгийн засаг даргын хүүхдийн төлөө зөвлөлдөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнгөрсөн хугацаанд бол 2021 онд бол хүүхдийн төлөө зөвлөл ковид үед маш эрчимтэй хуралдаж энэний хүрээнд анхаарч хамгааллын айныг байгуулах ачхын нэгжлэр зохион байгуулагдаж их үр дүнтэй зохион байгуулагдсан. Нийтдээ 84 байгууллага айн нэгдсэн харагдаж байна. 1350 албан хаагч хүмүүсийн эер арга суралцсан, үгийн бичиг хөтөлбөр аргачлал суралцсан байна. Эрсдлийн үнэлгээ бид нар 45 байгууллага дээр хийгээд 1250 өрх бас эрсдлийн үнэлгээнд хамрагдсан байгаа. Энэ ажлаа бид нар 2022 онд өргөжлөлтөнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 4 сарын 18 буюу өнөөдрөөр манай анхаарч хамгааллын аян маань эхэлж байгааг та бүхэндээ мэдэгдэе. Аяны хүрээнд бид нар мөн одоо эдгээр ажлуудыг үр дүнтэй байгууллага ачхын нэгжүүд рүүгээ зохион байгуул явуулна. Энэ аян маань хувийн бизнес эрхлэгч ачхын нэгжүүд рүү чиглэсэн ийм аян байгаа. За ингээд гэр бүл хүүхд залуучуудын чиглэлээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн танилцуулгыг та бүхэндээ танилцуулаа. Анхааран сонссонд баярлалаа. За баярлалаа. Одоо аймгийн эрүүл мэндийн газрын дарга оюунаа эрүүл мэндийн салбарт 2022 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр зарах хэмжээг байгуулгаасаа шууд захимаар та бүхэндээ танилцуулна. За мөн энэхүү өдрөлгт эрүүл мэндийн салбарын ажилтан албаагчид маань байгуулгаасаа захимаар оролцож байгааг та бүхэндээ дуулгая. Албаагчид маань байгуулгаасаа захимаар оролцож байгааг та бүхэндээ дуулгая. За энэхүү арга хэмжээнд оролцож байгаа аймаг орон нутгийн удирдлага эрдэнэ төлөвчдийн хурлын төлөөлөгч, за нийгмийн салбарын нэг төрийн албаагч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл та бүхэндээ энэ өдрийн мэнд
дэвшүүлээ. За тэгээд одоо эрүүл мэндийн салбарт 2021 онд орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн одоо үр дүн видео танилцуулъя. Эрүүл мэндийн салбарт 2022 онд улс болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 5.6 тэрбум төгрөгөөр 32 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 төсөл арга хэмжээг, орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 28 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17 эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт үсгийн оншилгоо эмчилгээний төвд 5%, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 10%-аар нэмэгдэж, орон нутагтаа онцлогдож эмчлэгдсэн иргэдийн тоо хувь өсөж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирсан. Мөн элэгний Б вирусын халдваргүй нэрэ, эрүүл оюутан, аз жаргал төв, эрүүл эмэгтэй, эхчүүдээ хайрлын зэрэг төсөл арга хэмжээг жил бүр тасралтгүй тогтмол хэрэгжүүлснээр нялхас болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2 дахин буурч, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижингийн HIV шинж өвчний эрт илрүүлгэнд хамрагдсан хүн амын эзлэх хувь 4%-аар өссөн юм. Нийт халдварт өвчин 33%-аар, бэлгийн замаар дамжих халдварт өвчин 17.4%-аар тус буурч, хүн амын дундаж наслалт 1.4%-аар нэмэгдсэн байна. За одоо ингээд эрүүл мэндийн салбарт 2022 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг танилцуулъя. За нэгдүгээр дөрвөн аймгийн нисэх даргаас танилцуулсан бие сувилагч төсөл зуралдаан байгаа. За аймгийн эрүүл мэндийн салбарт өнөөдрийн байдлаар 1130 эмч эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагийн одоо 300 сувилагч нийт ажиллагчдын 26.5% бол сувилагч мэргэжилтэн маань эзэлж байна. За нэг сувилагчид ногдох өвчтний тоо өндөр байна. За цалин бага байдгаас шалтгаалan ажлын байрны доктор суршил хүний нөөцийн дутагдлалд орж байгаа тул бид цаашаа сувилагч мэргэжлийн үн цэнийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг дэмжих зорилгоор энэхүү төсөл зуралдааныг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр 3 үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. За хоёрдугаар арга хэмжээ эрүүл мэндийг дэмжих байгууллага шалгаруулах арга хэмжээ байгаа. За аймгийн хэмжээний нийт төрийн байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагуудын дунд албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа. За цаашид бид орон нутгийн гэрчлэгээтэй 23 байгууллагын зэргийг ахиулах, за шинээр тав нэмэгдүүлэх, улмаар улсын гэрчлэгээний болцлыг нэмж хангуулахаар ажиллахаар зорж байна. За 3 дугаар арга хэмжээ өнөөдрийн байдлаар ковидын дараах нөхөн сэргээх соёлын арга хэмжээ зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 24539 иргэн буюу нийт хүн амын маань 29% коронавирус халдвараар өвдсөн байна. За үүний 10%-ийг бол 60-аас дээш насны иргэд эзэлж байна. За ахмад настай болон архив хөгжүүлжтэй иргэдийн дараах бол ковидын дараах хам шинж бол 80% нь илэрч байгаа. За цаашид бид нар энэ хам шинжтэй иргэдийг эмчлэг, уушгийг нь төлжүүлэх, бие махбодыг нь тэгштгэх зорилгоор ийм уламжлалт болон сэргээнсэх тусламж үйлчилгээг аймгийн хэмжээнд уламжлалт ангаах ухааны төв, сумын 13 эрүүл мэндийн төв, за тусгай зөвшөөрөл бүхий уламжлалт мэдрэл сэргээнсэхин чиглэлийн байгууллагуудыг төшөглөн, за өдрийн сувилыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр ажилуулан 13 сум болон хэрлэн сумын 11 багийн коронавирус халдварын хүнд хэлбэрээр өвдсөн зорилттой бүлгийн болон 65-аас дээш насны иргэдийг хамруулахаар төлөвлөж байна. За дараагийн арга хэмжээ нийгмийн цас тусламж үйлчилгээ арга хэмжээ байгаа. За өмнөх сүүлийн 3 жилд аслагдсан багийн хүн амд зөвхөн эрүүл мэндийн салбарын төрөлцсөн мэргэжлийн 7-аас 9 төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг бид жилдээ 2 удаа хүргэж ирсэн бол 2022 оноос эрүүл мэндээс гадна хүүхэд хамгаалалт, соёл урлаг, хөдөлмөр эрхэлт, нийгмийн халамж, за эрүүл мэндийн даатгал, мал эмнэлэг, улсын бүртгэл,
За ахуй үйлчилгээ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх одоо чиглэлээр энэ нийгмийн цогц тусламж үйлчлэгийг жилдээ одоо 2 удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтайгаар одоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр бол батлагдсан байгаа. За эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдал нөлөөлж байгаа өвчлөлийг бид нэр эрсдэлрүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, халдварт бас өвчлөл, за ялангуяа зам тээврийн ослоос шалтгаалсан одоо сэргийлж болох нас уралтыг бууруулах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрэгтэйчүүдийн дундх одоо эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилготойгоор энэхүү хөтөлбөр бол энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа. За 2022 онд одоо хүн амын архины одоо хор урсгаас урьдчилан сэргийлэх, ялангуяа зорилттой бүлгийн эрэгтэйчүүдийн дундх архины шалтгаанд өвчлөлийг бууруулах, за эрүүл одоо аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгааг илүү одоо 2022 онд одоо орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтайгаар одоо зохион байгуулахаар төлөвлөд хэрэгжүүлж эхлэв байна. За дурдгаар төслийн арга хэмжээ бол халдварт бус өвчнөд тэмцэх арга хэмжээ буюу Монпен төсөл байгаа. За дорн тайны хүн амын өвчлөлт нас уралтын тэргүүлэх шалтгаанд халдварт бус өвчлөл ялангуяа зүрх судасны өвчлөл сэргийлэл одоо өвчлөл эзэлж байгаа. За энэ өвчлөөс одоо урьдчилан сэргийлэх энэ өвчлөлийг эртэлрүүлэх үйл ажиллагааг бид цаашид идэвхжүүлж, за бүх нийтийн эрүүл мэндийг хамрагдуулах зорилгоор ер нь 2021 он дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Монпен төслийг бол анх дорн тайныг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Үүнийг болоод бид одоо цаашид орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг боловсруулах хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа. Одоо энэний хэрэгжүүлснээр одоо 2025 онд хүн амын дундах халдварт бус өвчлөл, зүрх судасны өвчтөний шалтгаанд нас уралтыг одоо 10% бууруулахаар зорж байна. За сургууль цэцэрлэгийн эмч ба эрүүл мэнд арга хэмжээ байгаа. Сургууль цэцэрлэгийн одоо эмчийн одоо урьдчилан сэргийлэх болон анхны шатны тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай багш талууд хөрөмж бол тутмаг байдаг. Цаашид одоо ерөнхий боловс сургуулийн сургуулийн сурагч цэцэрлэгийн хүүхэд, за боловсролын салбарын багш ажилтан албан хаагчдын эрүүл мэндийг одоо дэмжих, эрүүл мэндийн анхны шатны тусламж үйлчилгээ одоо үзүүлэх шаардлагатай тоногдох хөрөмжөөр аймгийн хэмжээний 26 сургууль 36 цэцэрлэгийг одоо орон нутгийн хөгжлийн сангийн дэмжигтэйгээр одоо бүрэн тоногдох хөрөмжөөр одоо хангахыг хангаж байгаа. За ингэснээр бол урьдчилан сэргийлэх үйлчлэгийг одоо тогтмолжуулах, бие бэлтгэрийн хөгжлийг тодорхойлж, хүүхдийн дундх одоо өвчлөлийг одоо эртэлрүүлэх юм аа. За эдгээр одоо төсөл хөтөлбөрүүд бол шинээр хийгдэн, за бусад төсөл хөтөлбөрүүд бол цаашид одоо үргэлжлэж одоо хийгдэх хэрэгтэй байгаамаа. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. За эрүүл мэндийн газрын дарга оюуна танд баярлалаа. Одоо соёл урлагийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээг танилцуулах хэмээн аймгийн соёл урлагийн газрын дарга Мангал Чавтаныг эндэрт өргөе. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүнд та бүхний энэ өдрийн мэндийг төвшүүлье. За юуны түрүүнд соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих арга хэмжээний захин танилцуулгыг та бүхэнд танилцуулах гэж байна. Соёл урлагийн салбарт 2022 онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 барилгын ажил буюу аймгийн музей, Баян уул, Булган, Матад сумдын соёлын төвийн барилгын ажил, орон нутгийн төсвийн 836.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 9 хөтөлбөр төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. 2018-аас 21 онд соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 297.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдснээр соёлын байгууллагуудын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж 40% шинжлэгдэж, хүний нөөцийн чадвах, албан хаагчдын ур чадвар 70%-аар ахиж, соёлын үеийн хадгалалт, хамгаалалт, биет болон биет бус үеийг уламжлуулан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа 75%-д, салбарын ололт амжилт 85%-аар өсөж, ажиллах нөхцөл боломж 60%-аар тус дээшилсэн. 2022 онд үргэлжлүүлэн соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж байна. За соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих арга хэмжээ төслөнөд аймгийн соёл урлагийн салбарын дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн засаг даргын 22 оны А119-р захирамжаар
4 зорилтын хүрээнд 17 төрлийн арга хэмжээг санхүүжүүлэхэд 100 сая төгрөгийн төсвийг батлан ажиллаж байна. За зорилт 1-ийн хүрээнд мэрэгжлийн байгууллагуудад хүний нөөцийг чадваржуулах, соёлын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх орчин нөхцөлийг сайжруулах талаар ажиллаж байна. За зорилт 1-ийн хүрээнд 5 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Аймгийн соёл урлагийн ажилтны зөвлөгөө, ардын язгуур урлагийн анх дугаар наадам, соёлын бүтээлч үйлдвэрлэл 22 үзэсгэлэн салбарын хүний нөөцийн чадварыг сайжруулах сургалтанд нийтдээ 12 сая төгрөгийн санхүүжилт. За хоёрдугаар зээрнхүү ба түүний найзууд боловсролын хөтөлбөрт аймгийн музейтэй хамтарч 6 сая төгрөг. За хүүхдийн авиас чадварыг хөгжүүлэхэд дугуйлын секцийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 сая төгрөг. Музейн үзмэр соёлын өвийг сурталчлах танин мэдхгүй контент үйлдвэрлэлд 4 сая төгрөг. Яруу найргийн наадмыг зохион байгуулах чиглэлд 3 сая төгрөгийг тус төлөвлөсөн байна. За зорилт 2-ийн хүрээнд үндэсний соёлын бие тус өвийг өвлөн уламжлуулах, баяжуулан хөгжүүлэхэд соёлын байгууллагын төр олон нийтийн байгууллага эрхтэй хамтран ажиллах чиглэлээр. Зорилт 20-ийн хүрээнд 1 арга хэмжээ төлөвлөсөн. Энэ үл үдгэрх их өв, магтаал, уртын дуу, бүх морь цоллоочд аман өвийн сургалтын төрөлд 4 сая төгрөгөөр төсвөлөгдсөн ажиллаж байна. За зорилт 3-ын хүрээнд дэлхийн болон үндэсний сонгодог шилдэг урлагийн бүтээл, соёлын бие төв, үнэт зүйлсийг иргэдэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэ зорилтын хүрээнд 5 арга хэмжээг санхүүжүүлэн ажиллаж байгаа. За энд Тов банкын эрдэм шинжилгээний олон улсын хурал зохион байгуулах ажилд 2 сая төгрөг, соёл урлагийн байгууллага, уран бүтээлчид ардын авьяаснуудыг олон улс бүс нутгийн хэмжээнд чанартай уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 8 сая төгрөг, Монгол түмний мэнд телевизийн нэвтрүүлэгт оролцох зардал 7.9 сая төгрөг, түүх соёлын үйл хөдлөлт дурсгал болон соёлын бие тус өвийн улсын тооллогыг зохион байгуулах, шинжлэх ухааны актив хүрээлэнтэй хамтран түүх соёлын дурсгалыг судлах хайгуулын ажлыг зохион байгуулахад нийтдээ 4.5 сая төгрөг, эртний ном судрыг хөрвүүлэн эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд оруулах, захин бүртгэл мэдээллийн санг бүртгэлжүүлэх ажилд аймгийн намын сантай хамтарч 5 сая төгрөг тус төсвөлэн ажиллаж байна. За зорилт 4-ийн хүрээнд аймгийн соёл урлагийн мэрэгжлийн байгууллагуудад сумдын соёлын төвүүд тус төсвөлэн ажиллаж байна. Орон нутгийн хөгжилд эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр 6 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна. За үндэсний бичих үсгийн баярыг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2 сая төгрөг, уламжлал боловсрол төсөл хэрэгжүүлэхэд 4 сая төгрөг, Хөгжин драмын театрын хөгжийн багшийн байрны түрээсийн зардлын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 сая төгрөг, орон нутгийн онцлог агуулгатай шинэ уран бүтээл төрөх зардалд 10 сая төгрөг, сумдын соёлын төвүүдийн ивент арга хэмжээ, шилдэг уран бүтээлийн аялын тоглолтыг хөдөөгийн сумдад зохион байгуулах зардалд нийтдээ 8 сая төгрөг, соёл урлагийн үндэслэн яцсны онцлог өв, театрын уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, уран сайхны захим цоврал контентуудыг хийж олон нийтийг соён гэгэрүүлэх ажилд 6 сая төгрөг тус төлөвлөн ажиллаж байна. За мөн одоо 22 онд хөрөнгө оруулалтын арга хэмжээний ерөнхий мэдээллийг та бүхэнд хүргэе. За Хөлбөмбөр сумын соёлын төвийн дээврийн засварын ажилд 42 сая, Хөлбөмбөр сумын халаалтын шугамын засварт нийт 85 сая төгрөг төсвөлснөөс 22 онд 40 сая төгрөгийг, музей намын сангийн камержуулалтын төсөлд 40 сая төгрөг. За Баянтүмэн сумын соёлын төвийн дээврийн засварын ажилд 105.3 сая төгрөг төсвөлснөөс 22 онд 52.6 сая төгрөгийг, соёлын төвийн тоног төгөөрөмж буюу Баянтүмэн, Баян уул 3 загас сумдад нийт 112.5 сая төгрөг тус төлөвлөн ажиллаж байна. За ингээд 22 онд их онцлог одоо нэг ажлыг та бүхэнд танилцуулъя гэж бодож байгаамаа. За түүхт нутгаар аялах буй виртуал музейн төсөл танилцуулах гэж байгаа.
За энэхүү арга хэмжээг явуулснаар музейн үзмэр эдэлгийн зүйлийн хадгалалт хамгаалтыг сайжруулах, орчныг сайжруулан шаардлагатай 50 орчим үзмэрийг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан виртуал ертөнцид бүтээж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран түүх соёлоо таниулах, сурталчлах, соёлын хувийг байнгын үзүүлгээс сэлгэн амрааж, насталтыг уртасгах, хадгалалт хамгаалтыг сайжруулах зорилготой сайн төсөл арга хэмжээ болж байгаа санхүүжүүлж байгаамаа. За Дорнод аймгийн музейн шилдэг үнэт үзмрүүдийн хадгалалт хамгаалтыг сайжруулж, иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран түүх соёлын дурсгалтай зүйлтэй танилцах, соёлын хувийн боловсрол авах боломж өргөн болно. Олон нийтэд сонирхолтой дижитал үзүүлэлт хүргэснээр музейн үзэгчдийн тоо 10,000 хүрч нэмэгдэн эдийн засгийн үр ашиг тэр чигээрээ нэмэгдэх болно. Түүх соёлын өвийн гэрэл зураг, видео 3 хэмжээст хэлбэрээр баримтжигмэлдэн, за мөн хүүхэд залуучууд орон нутгийн түүхийг мартагдашгүй орчин цагийн хэлбэрээр зааж түүхийн мэдлэгийг эзэмшүүлж, сурталчлах, соён гэгэрүүлэх ажил. Технологийн дэвшилтэд хэлбэрт шилжснээр гадаад асуудын жуулчин болон музейн үзэгчдийн тоо нэмэгдсэн байх юм аа. Бидний энэхүү бүх төсөл арга хэмжээнийг дунд нь бүхэлд нь 3 чиглэлд зориулан ажиллаж байна. Үүнд үрдэн түрэхэд чиглэсэн ажлууд арга хэмжээнүүд төлөвлөгдсөн. За мөн үрдэн түрэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. За мөн шууд үрдэнд хүрэх үеч ажил үйлчилгээ гэж 3 ангилан хүргэж байгаамаа. Ингээд та бүхнийг анхаарал тавьсан явдалд баярлалаа. За төслийн үр дүнг одоо хүртэж байгаа ардын авьяастан уртын дууч хишиглэрийг та бүхний өмнө уран залж байна. Цомбон дууратай хүрэн хэмээх уртын сайхан дуугаар та бүхэнд айдууны мэдлэгээ дэвшүүлнэ. Морин хуурч санхөө.
За баярлалаа. Одоо боловсролын салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөр төслийг боловсрол шинжилгээ ухааны газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Ариуна цахимаар холбогдож та бүхэн танилцуулна. За мөн боловсролын салбарын ажилтан албаагчид маань байгууллагаас энэ хөтөлбөрт цахимаар оролцож байгааг та бүхэндээ дуулгая. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслийн үр дүнгийн талаар видео мэдээллийг танилцуулъя. Боловсролын салбарт 2022 онд улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 9.2 тэрбум төгрөгөөр 39 ажил хийгдэж байна. Үүнээс улсын төсвийн 7.4 тэрбум төгрөгөөр 13 ажлыг, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 26 ажил хийгдэж байна. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн ерөнхий боловсролын 27 сургуульд багш хөгжлийн төвийг, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор 22 сургуульд жишг анги, хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх орчин бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 22 сургууль Чаргалан кафег байгуулсан. Мөн нэг багш, нэг бүлэгт ноогдох хүүхдийн тоог стандарт жишгт хүрэхийн тулд цэцэрлэг сургуулийг өргөдгөх, шинээр барих ажлыг эрчимтэй зохион байгуулж 2016-аас 22 онд нийт 10 цэцэрлэг, 2 сургуулийн өргөдгөлийг барьж ашиглалтанд өгöd байна. За баярлалаа. Ингээд боловсролын салбарт 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр төсөл арга хэмжээг та бүхэн танилцуулъя. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 7 дугаар хуралдааны 9 дугаар тогтоолоор батлагдсан хөрөнгө оруулалтын 26 ажил, хөрөнгө оруулалтын бус 6 ажлыг хэрэгжүүлснээр нийт 12 цэцэрлэг, 9 сургууль, 2 дотуураар хамрагдаж сургалтын орчин, ажиллах нөхцөл сайжирснаар 580 гаруй багш, 13 мянган хүүхдийн ая тухтай ажиллах орчин нөхцөл бүрдэх юм аа. 2022 онд боловсролын салбарт хэрэгжүүлэх 6 төсөл хөтөлбөрийг та бүхэн танилцуулъя. За нэгдүгээр цахим анги төсөл байгаа. Нийт 100 сая төгрөгийн санхүүжилттэй. За энэ хамрах хүрээний хувьд бол ерөнхий боловсролын 6 сургуульд хэрэгжин цаашлаад мөн шатаараалан дараагийн сургуулиудыг энэ төсөлд хамрагдуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. За энэ цахим төсөл маань хэрэгжснээр ерөнхий боловсролын сургуулийн багш нар цахим контент бэлтгэх, за цахим хичээлийг зохион байгуулах, хүн харилцан туршлага судлах, зөвлөгөөн зохион байгуулах, за сурвалжчдын мэддэг чадварыг батгах, хилцүүлэг өрнүүлэх ийм үр дүнтэй ажлууд явагдах юм аа. За хоёрдугаар дэсдийн ерөнхий шалгалт 2022 эрчимжүүлсэн сургалтыг энэ хичээлийн жил зохион байгуулна. Нийт одоо 21 саяын төсөвтэй байгаа. Эрчимжүүлсэн сургалтын хүрээнд бол дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэ жил Дорнот аймгийн хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулийг 835 суралцагч төгсөж байгаа. За энэ эрчимжүүлсэн сургалтыг 2017 оноос эхлээд тасралтгүй жил болгон хэрэгжүүлсний үр дүнд манай аймаг эсдийн ерөнхий шалгалтаар 1-5 дугаар байрыг эзэлсээр ирсэн. Энэ жилийн хувьд суралцагчдын дунд 4 удаагийн сорилыг зохион байгуулна. За мөн одоо эрчимжүүлсэн сургалтад суралцагчдыг хэрхэн бэлтгэх вэ гэдэг үндэсний сургууль агшны сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. За мөн ерөнхий боловсролын 12 дугаар ангиас төгсөж байгаа сурагчдаа зориулсан сургалтыг зохион байгуулна. За энэ төслийн хүрээнд эсдийн ерөнхий шалгалтад одоо дээд амжилт үзүүлсэн сурагч болон багш нар мэргэжлийн баг ерөнхий боловсролын сургуулийг урамшуулахаар зорилт төвшүүлэн ажиллаж байна. За 3 дугаар чадварлаг багш төслийг хэрэгжүүлнэ. Энэ төсөлд нийт аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш нар хамрагдана. Аймгийн хэмжээнд нийт 296 бага боловсролын багш сургууль хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За энэ төслийн маань хүрээнд шагналын сайн 80 сая төгрөг байгаа. Багшийн хөгжлийг дэмжих эрдэм хөтөлбөрөөс энэхүү санхүүжилтийг хийж байгаамаа. За энэ төслийн маань хамгийн гол зорилго юу гэхээр бага ангийн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, за мөн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагдж байгаа. За 3 үе шаттай зохион байгуулаад шилдгээр шалгарсан 4 багшид нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдах юм аа. 4-р ментор багш хөтөлбөрийг энэ онд мөн хэрэгжүүлнэ. За ментор багш хөтөлбөрийн хүрээнд 30 сая төгрөгийг төсөөлсөн байж байгаа. За энэ хөтөлбөрийн маань гол зорилго бол багш нарт тасралтгүй хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, за салбарын манлайлагч ментор багшаар бэлтгэх, багш нарын суралц хуулийг дэмжихэд энэ хөтөлбөрийн маань гол зорилго оршиж байгаамаа. За хөтөлбөрийн хүрээнд нийт 2 зорилтын хүрээнд 6 үйл ажиллагаа нь 100 багшийг хамруулахаар төлөвлөгдөж байна. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэгдүгээрт ментор багш нарын ном гарын авлагыг хэвлүүлнэ.
За мөн шилдэг арга зүйг нэвтрүүлэх, контент бэлтгэх, сурталчлах эдгээр ажлуудыг зохион байгуулна. 5 дугаарт шинээр орж ирж байгаа нэг төсөлбөр бол ирээдүгэн амьдрал бэлтгэх гэсэн төсөл байгаа. За энэ төслийн хүрээнд 40 сая төгрөгийг зарцуулна. За энэ төслийн маань гол зорилго бол шинжлэх ухаан, уламжлалт амьдралын арга ухаан, аливаа дасан зохицож амьдрах арга ухаан, за урлаг соёл, ногоон ирээдүйг бүтээх. За энэ чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, мөн одоо иргэд олон нийтийг чадахжуулах ийм зорилттой байгаамаа. За энэ ирээдүгэн амьдрал битгий төслийн үр дүнд бол нийт 4 контентийг боловсруулж одоо иргэд хүүхдэд хүргэх ёстой байгаа. За ажил хөдөлмөр эрхлэх хэрэгэлцэлтэй хүүхдүүд төлөвшөж ирээдүйд бэлтгэгдэнэ. За мөн одоо Дорнот аймагт ястан үндэсний уламжлалт онцлогийг сурталчлан аялал жуулчлал хөгжихэд хувь нэмрээ оруулах ийм одоо зорилттой байж байгаа. За хамгийн сүүлийн нэг төсөл бол нэг голын хүүхдүүд төсөл байж байгаа. За энэ төслийн хүрээнд 10 сая төгрөг төлөвлөгдсөн. За энэ төслийн маань гол зорилго юу гэхээр иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх, үндэсний бахархалт, эх орон сэтгэлгээ, соёлын өвөг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн онцлог, зан заншил, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах арга ухааныг танилцуулахад оршиж байгаа. За энэ хөтөлбөр хэрэгжснээр дараах үр дүн гарна. За цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиуд 100% ногоон орчин бүрдүүлсэн байна. За эко сургууль, эко цэцэрлэгийн тоо болон одоо энэ хөтөлбөрт оролцогчдын багш сурагчдын тоо нэмэгдсэн байх ийм үр дүн хүлээж байгаа. За мөн бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд төр иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцсон хамтын ажиллагаа сайжирсан байх ийм зорилттой бид ажиллаж байна. Ингээд боловсролын салбарын ажиллагчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх, суралцагчдын сурах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хөтөлбөр төслийг санаачлан дэмжлэг үзүүлж байгаа аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, мэргэжлийн байгууллагуудаа талархал илэрхийлж амжилт хүсье. За баярлалаа. Одоо хөтөлбөр халамжийн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслийг хөтөлбөр халамж үйлчилгээний газрын дэд дарга хасархуу цахимаар холбогдож танилцуулна. За мөн өнөхөө арга хэмжээнд хөтөлбөр халамжийн салбарын ажилтан албаагчид төрийн бус байгууллагын төлөөлөл мөн өдөрлөгт оролцож байгааг дуулгая. Аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаас баталсан нийгмийн салбарын төсөл хөтөлбөрийг танилцуулах захин уулзалтанд оролцож байгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын төлөөлөгч, аймгийн орон нутгийн удирдлагууд, төрийн албаагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж хөтөлбөр нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг биедээ танилцуулъя. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний салбарт өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүний хөгжлийн ордон, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар залуучуудын гарааны бизнесийг дэмжих стартап төв, Даш Балбар сумд стартап салбар төвийг Хэрлэн сумын 10 багт ахмад насны чөлөө цагийн төвийг тус байгуулсан. 2022 онд Монгол Улсын засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоог хангах үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж дуусган ашиглалтанд оруулна. Хөдөлмөр халамж үйлчилгээний салбарт энэ онд нийт 7 хөтөлбөр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. За ингээд та бүхэндээ Дорнот аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаас баталсан хөтөлбөрүүдийн танилцуулъя. За тэгэхээр аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаас хөтөлбөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр 5 хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн. За үүнээс хөтөлбөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр, залуу малчин хөтөлбөр бол одоогийн байдлаар хэрэгжээд хугацаанд дууссан байгаа. Үргэлжлүүлээд ахмадын ажилтны хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил хамгаалалт хөтөлбөрийг үргэлжлүүлэн шинээр нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийн хүрээнд соён гэгэрүүлэх, сургал сурталчилгаа, урлаг соёл, зөвлөн туслах, нөлөөллийн ажлын хүрээнд 2018-аас 2021 онд 28 удаагийн арга хэмжээнд давхарцсан тоогоор 12610 одоо ажилтан албаагчид иргэдийг хамруулсан ийм одоо дүнбэл гарсан байгаа. За энэ арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 53 сая төгрөг батлуулан үйл ажиллагаандаа бол зарцуулсан. За хөтөлбөрийн хүрээнд хамгийн гол зүйлүүд хөтөлбөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг сурчлан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлснээр байгууллагуудын дотоод хяналт сайжирч үйлдвэрлэлийн осол 2018 онд 17 бүртгэгдэж байсан бол 2021 оны байдлаар 5 одоо үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн ийм дүн гарсан байна. Мөн
бүх одоо сумдад хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөл байгуулагдсан хуулийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. За 2018-аас 19 онд бол нийтдээ төрийн байгууллагын 44 ажилтан хөтөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэрэгжлийн ажилтны сургалтанд хамруулж үнэлэхтэй болгосон байгаа. За төрийн байгууллагуудаас төрийн бус байгууллагууд мэрэгчлэр шалтгаалсан өвсөлт хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ажлын байрны дасгал хөдөлгөөнийг бас шийдэж хэвшүүлж эхлээд байна. Байгууллагын хувьд бол албан хаагчдын ажилчдыг урьдчилсан болон хугацаат эрүүл мэндийн үзлэгт бол хамруулж бас хэвшээд байна. За залуу малчин хөтөлбөрийн хүрээнд 7 сумын 9 залуу малчин өрхөд 41.6 сая төгрөгийн үнэмхий 474 толгой малыг бол 2018 онд бол одоо нийлүүлж малжуулсан байгаа. За ингээд хөтөлбөрийн одоо хугацаанд 2 жилийн хугацаанд 1281 толгой мал болон өсч одоо 3 дахин одоо өссөн ийм одоо үзүүлэлттэй байна. Хөтөлбөрийн үр дүнд бол нийтдээ 36 иргэн бол бас энэ хөтөлбөрийн үр дүнд хүрсэн гэдэг ийм дүнэлтээ бол гараад байгаамаа. За Ахмадын ажил хөтөлбөрийн хүрээнд орон нутгаас 2017-аас 21 онд орон нутгийн төсвөөс 45 сая төгрөг батлуулан үйл ажиллагаанд зарцуулсан. За аймгийн засаг даргын 2017-аас 22 онуудад нийтдээ 6 удаагийн захирам шийдвэр гарч бас хэрэгжлийг ханган ажиллаа. За нийтдээ өнгөрсөн 5 жилийн хугацаанд 74 удаагийн арга хэмжээнд давхарсан тоогоор 4079 Ахмад хамрагдсан ийм одоо ажлуудыг зохион байгууллаа. Тухайлх юм бол орон нутгаас мөн нэмэлтээр Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Чоолсон хотод 7 чиглэлд нийтийн тээврээр үн төлбөргүй одоо зорчих энэ одоо тээврийн зардлыг шийдвэрлсэн. За мөн 2020 оноос эхлэн Ахмадын хороо зөвлөлийн дарга нарт үйл ажиллагаанд нь орон нутгийн төсвөөс 126 сая төгрөгийн бас дэмжлэг урамшуул болгон ажиллаж байна. За 2021 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 97 байгууллага аж ахуй нэгж Ахмадын сан байгуулан 212 сая төгрөг энэхүү үйл ажиллагаанд зарцуулсан ийм дүгнэлт гарсан байгаа. За Ахмадын ажил хөтөлбөрийн хүрээнд мөн одоо 2018 онд Ахмад наснуудын сургамжит ил захидал аяныг зохион байгуулж түүнийг эмгэгдэх бас олон нийтийн хүртэл болгосон байгаамаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил хамгаалалт хөтөлбөрийн хүрээнд 2018-аас 2021 оны хооронд нийтдээ 156 арга хэмжээг зохион байгуулж давхарсан тоогоор 5605 иргэн хамрагдсан байна. За энэ арга хэмжээнд орон нутгийн төсвөөс 70 сая төгрөг одоо батлуулан үйл ажиллагаанд зарцуулсан байгаа. За 2021 оны байдлаар манай аймаг 84576 одоо хүн ам одоо тоологдсон. За үүний 4.9% буюу одоо 4145 одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн ийм дүгнэлт гараад байна. Тийм учраас энэ иргэд рүүгээ хандсан энэ үйл ажиллагааг бас үе шаттай зохион байгуулж байна. За нэг өрх нэг ажлын байр хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. За энэхүү арга хэмжээнд бол 4 жилийн хугацаанд жил бүр 100 өрхийг одоо ажилтаа орлоготой болгох ийм одоо зорилт төвшүүлэн ажиллаж байна. Тухайлх юм бол хөтөлбөрийн өрөөнд 5 зорилтын өрөөнд захин мэдээллийн сан үүсгэх, ажлын байрны эрэлтийн судалгаа хийх, хөдөлмөрт бэлтгэх сургалт үйлчилгээ, ажил зүйчлэх үйлчилгээ, шаардлагатай бүлэгтүүд тоног хөрөмжийн дэмжлэг үзүүлэх ийм зорилтыг бол дэвшүүлсэн. За 2018 онд Дорд аймагт Секем Европын холбооны Секем төсөл болон аймаг орон нутгийн бас төсвийн дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийсэн байгаа. За энэ хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд одоо үндэслэн бид энэ хөтөлбөрийг одоо боловсруулан аймгийн иргэдийн төлөвлөлтөй хуулиараа батлуулаад ингээд ажиллаж байна. За энэ хөтөлбөрт хэрэгжүүлж эхэлсэн одоо эхний жил буюу 2021 онд бол 3 суманд тухайлх юм бол Баян улс сум, Цагаан аваа, Дашуудар сумд бол 3 бүлэгт бол 6 сая төгрөгийн одоо тоног төхөөрөмжийг дэмжлэг үзүүлсэн байгаа. За мөн 86 иргэнийг төр болон байнгын ажлын байранд зуучилсан ийм одоо үйлчлэгийг үзүүлсэн. За ингээд 2022 онд бид нар одоо хэрэгжиж байгаа 3 хөтөлбөрийн хүрээнд тухайлх юм бол Ахмадын ажил хөтөлбөрийн хүрээнд бол манлайлагч, баялаг бүтээгч ахмадуудаа алдаршуулж, сайн туршлагыг нь олон нийтэд сурчлах, Ахмадын хэрэгцээ сонирхолд тохирсон сургалт ярилцлага арга хэмжээ зохион байгуулах, Ахмадын сангүй байгууллагуудад шинээр Ахмадын санг байгуулж үйл ажиллагаанд сайжруулж чиглэлүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, Ахмад насны нийгмийн оролцоог нэмэгдүүлэх талаар бас олон талд арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. За энэ арга хэмжээнд бол энэ жилийн хувьд бол орон нутгийн төсвөөс 7.5 сая төгрөг батлсан байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил хамгаалалт хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал сэдвт
сургалт нөлөөллийн арга хэмжээгүүд зохион байгуулна. За мөн нийгмийн халамжийн үйлчлэгээ захимд хийж байгаатай холбоотой бид нар сая одоо энэ 4 сарын 1-ний өдрөөс эхлээд хүний хөгжлийн ордонд нэг давхартай захим хөтчийг шинээр ажилуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд захим үйлчлэгээ авахт нь дэмжин туслах ийм одоо ажлуудыг зохион байгуулж байна. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулах соёл спорт олон нийтийн үйл ажиллагаа уралдаан тэмцээнд дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулна. За энэ дунд орон нутгийн төсвөөс энэ онд 30 сая төгрөг зарцуулахаар бол төлөвлөсөн байгаа. За нэг өрх нэг ажлын байрны хөтөлбөрийн хүрээнд хөтөлбөрийг одоо 2022 онд хэрэгжүүлэх сумдыг сонгож хөтөлбөрт хамрагдах зорилтод өрхөд фокус судалгаа хийн. За сонгогдсон өрхийн иргэдэд хөтөлбөрт бэлтгэх үйлчлэгээ үзүүлж ажил зуршлах одоо ийм арга хэмжээг зохион байгуулна. За мөн одоо сонгогдсон зорилтод өрхийн одоо шаардлагатай өөртөө ажлын байр бий болгож байгаа бичиг үйлдвэр эрхэлж байгаа бүлэгт бол санхүүгийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг одоо үзүүлэхээр төлөвлөсөн байгаа. За энэ мөн одоо орон нутгаас бол энэ жил бол 10 сая төгрөгийн одоо дэмжлэг үзүүлэхээр батсан байгаамаа. За ингээд бидний ажлыг одоо үргэлж дэмжиж нийгмийн зорилт бүлэг рүү одоо чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг одоо батлан хэрэгжүүлж байгаа аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурал засаг дарга түүний одоо тамгын газар нийт одоо төрийн албаагч та бүхэндээ талархлаа илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. Одоо та бүхэнд аймгийн бие тамирын спортын салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслийн талаар видео танилцуулгыг дэлгэцэн төлөө авч үзнэ. Спортын салбарт спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, клубын тогтолцоог хүргэх ажлын хүрээнд аймгийн 14 сумын 21 сургууль, спортын 12 клубт нийт 3692 хүүхэд, залуучууд 12 төрлөөр тогтмол бэлтгэл сургуулалтад хамрагдаж байна. Аймгийн хэмжээнд спортын 7 холбоо, 5 салбар зөвлөл, 4 фитнесийн төрөлцсөн клуб, 12 спортын төрөлцсөн клуб, Хэрлэн сумын 11 багийн, Ахмадын зөвлөлийн бие тэтгэн чирэгжүүлэх хамтлаг клуб, биеийн тамир спортын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Шилдэг баг тамирчдыг бэлтгэх тэдний залхамж холбоог тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор спортын төрлүүдээр аймгийн засгийн дарганд дэргэдэх өсвөрийн шигшээ баг байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн онд спортын салбарт Монгол улсын хэмжээнд анхудаа зохион байгуулагдсан захим гимнастрад улсын уралдаанд хамгийн олон буюу 67 багийг оролцуулж Дорнод аймаг Тэргүүн байрыг мөн захим дуугүй унах арга хэмжээг зохион байгуулан Гутгаар байранд Монгол улсын өсвөр үеийн жуда бүхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн нэгдсэн дүнгээр Дорнод аймгийн баг тамирчид дэд байр мөнгөн медалийг тус хүртсэн бол ширээний теннисний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах өвгүүдийн 16-аас 18 насны багийн төрөлд Гутгаар байранд тус шалгарсан амжилтыг үзүүлээд байна. За баярлалаа. Өнөөдрийн Дорнод аймгийн нийгмийн салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөр төслийг танилцуулах цахим өдрөлгөт маань аймгийн удирдлагууд оролцож байгаа. Ингээ та бүхний өмнө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга инх төр таныг арга хэмжээнд оролцож байгаа. За хүмүүстээ мэдлэгээ төвшүүлж үгүй л хүмүүс энэ төр төрье. За энэхүү зааланд хүрэлцэн ирсэн болон захимаар оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан нийгмийн салбарт хэрэгжүүлж ирсэн. Хөтөлбөрүүдийн хэрэгжилт үр дүнгийн талаар тогтмол иргэдэд олон нийтэд танилцуулж байх нь зүйтэй бөгөөд өнөөдрийн энэхүү арга хэмжээний цаг үе болсон чухал арга хэмжээ гэж үзэж байна. Мөн захим хэлбэрээр зохион байгуулж сум орон нутгийн албаагчдыг хамруулж байгаагаараа онцлогтой боллоо гэж үзэж байна. Эрүүл мэндийн боловсрал, хүүхэд хамгаалал, соёл урлаг, спорт, хөдөлмөр эрхлэлт, халамж зэрэг нийгмийн бодлогыг хамарсан гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан залуучууд багшийн хөгжил оролцоог дэмжих орон нутгийн онцлогтой бодлогын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлж төр төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллах нь чухал юм аа. Хөтөлбөрүүдийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлахдаа судалгаа шинжилгээ, хөрх үр дүн, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж аймгийн урт хугацааны хүний хөгжлийн бодлоготой уялдуулан
баталдаг. Нийгмийн салбарын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүнгууд гарч байгаа нь гэж үзэж байна. Тухайлбал боловсролын хүнлэгээр аймагуудаас тэргүүлж эрүүл мэндийн салбарт халдвар төвчний гаралт буурч байгаа энэ тухай салбаруудын хэрэгжүүлсэн хөтөлбөр төслүүдийн үр дүн юмаа гэж үзэж байна. За манай аймаг нь хүний хөгжлийн индекс өрсөлдөх чадрын үзүүлэлтээр нэмэгдүүлэхэд эдгээр хөтөлбөр төсөл арга хэмжээнүүд нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. За мөн хүүхдийн сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг нэмэгдүүлж, хүүхэд дээлтэй нийгмийн үйлчлэгийг бэхжүүлэхэд онцгой анхаарч байгаа нь чухал байна. Цаашид хөтөлбөрүүдийн үр дүнг улам сайжруулах, салбарын дунд хамтын ажиллагааг нэмэгдүүлж, явцын хяналт хүнлэгийг тогтмол хийж хөтөлбөрүүдийн суурилсан төсөл арга хэмжээг цаг үеийн онцлогтод нийцүүлэн хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна. Мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн сайн туршлагыг аймагтаа нутагшуулан авч үлдэх нь чухал гэж үзэж байна. За ингээд та бүхэнд энэ зөвлөгөөнийг зохион байгуулсан аймгийн засаг дарга орлогч Ёл дарга болон нийгмийн бодлогыг хариуцсан салбарынхан энд хүрэлцэн ирсэн та бүхэнд ажлын амжилт хүсье. Одоо та бүхний өмнө аймгийн засаг дарга орлогч Ёл таныг мэдлэгээ төвшүүлэн хэмээн дээр дүрье. За эрхэм хүндэт Дорнод аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга, за Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын бодлогын хороодын дарга нар, төлөөлөгчд, за энд хүрэлцэн ирсэн төрийн бас байгууллагын төлөөлөгчд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Дорнод аймгийн нийгмийн салбарт хэрэгжүүлж буй төслийг танилцуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд захимаар цаг үетэйгээ тааруулаад зохион байгуулж байна. Бид хөтөлбөр төслүүдийг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ирсэн. Иймд энэхүү өдөрлөгт аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурал нийгмийн салбарын төрийн байгууллагуудаас гадна төрийн бус болон хөтөлбөр төслийн үр шим хүртэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Мөн хөдөөгийн 13 сумдын цэцлэргэнд хамгаалын газар, за нийгмийн салбарын төрийн байгууллагууд болон аймгийн төвийн нийгмийн салбарын төрийн байгууллагуудын ажилчид албан хаагчид маань байгууллагаасаа захимаар холбогдож энэхүү өдөрлөгт бүрэн хамрагдлаа. Бид бүхэн оны эхний хагас жилдээ багтаан хөтөлбөр төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд оны төгсгөл буюу 4 дугаар улирал багтаан хөтөлбөр төслийн хэрэгжилтийн үр дүн танилцуулах өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ. Өнөөдрийн энэхүү өдөрлөг маань үргэлжлээд нийгмийн салбарын төрийн байгууллагуудад зохион байгуулагдах юм аа. Хуваарийн дагуу маргааш буюу 4 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газарт өдөрлөгийг тухайн салбарын хүрээнд үргэлжлүүлэн зохион байгуулах тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Ийхүү бид салбарын байгууллагууд дээр өдөрлөгийг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа нь тухайн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр төслийн үр дүнг улам дэлгэрэнгүй олон нийтэд танилцуулах зорилготой юм аа. Бид төсөл хөтөлбөрийг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэхдээ зараах зарчмуудыг баримталж ирсэн. Үүнд орон нутгийн иргэдийн эрх ашиг сонирхолд нийцсэн салбар дундын нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, засгийн газар болон аймгийн урт хугацааны хөгжлийн бодлогын залгамж чанарыг хадгалсан судалгаа шинжилгээнд үндэслэн, жилийн батлагдсан төсөв дотоод нөөц бололцоонд үндэслэн, ил тод нээлттэй байх, олон нийтийн оролцоог хангасан байхад анхаарч ирлээ. Иймд хөтөлбөрийг аймгийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурал батлахдаа тухайн хөтөлбөр бүрт эдгээр зарчмыг хангасан эсэх, хэрэгжилтэнд хяналт тавих үйл ажиллагааг төлөвлөсөн эсэх, хөтөлбөр хэрэгжиж дууссан дараа ямар үр дүнд гарах зэргийг хяндаг. Тэгэхээр хөтөлбөр бүрийн хэрэгжилтийг тооцох шалгуур үзүүлэлт хүрх үр дүн тодорхой батлагдсан байдаг. Үүний дагуу аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэрэгжилтийн явц үр дүнг
жил бүр хэлэлцсэн дүгнэхээс гадна 2 ба түүнээс олон жил хэрэгжсэн хөтөлбөрүүдэд хөндлөнгийн багаар хяналт шинжилгээ хийлгэж хөтөлбөрүүдэд улам чанаржуулахад анхаарч ажиллаж байна. Төсөл хөтөлбөр бүр үр дүнгээ өгч байгаа гэж бид хүн үздэг. Тухайлбал боловсролын салбарт улсдаа нэг удаа тэргүүлэгч болох түүнийг жил дараалан баттгахад улам их үүрэг хариуцлага хамтын чармаалтыг хүүхэд, багш, эцэг эхчүүд гарах хэрэгтэй болдгоо. Үүнд аймгийн цэцэргийн зүгээс санаачлан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцүүлэн батлуулан хэрэгжүүлж байгаа хүүхэд, багчууд, багш нар цэцэрлэг сургуулиа дэмжсэн цогц бодлого төсөл хөтөлбөрүүд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Нийгмийн салбарын байгууллагууд маань хөтөлбөр төслийн хэрэгжилтийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүртэн нээлттэй танилцуулдаг. Хөтөлбөр төслүүдийг хүрэх ёстой үр дүндээ хүрч байгаа эсхийг байнгын хяналтандаа байлгаж хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг төслүүдийг санаачлан шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр хөтөлбөрүүдийг үр дүнтэй байлгахад цаашд анхаарч ажиллах болно. Мөн хөтөлбөр төсөлд суурилсан арга хэмжээнд цаашд иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хувийн хвшлийн үр дүнтэй хамтын оролцоог улам бүр нэмэгдүүлэн ажиллах болно. Ингээд энэхүү арга хэмжээг зохион байгуулж бэлтгэл ажлыг хангасан Засаг даргын хамгийн газрын нийгэм бодлогын хэлтс болон нийт нийгмийн салбарын агентлагуудаа нийт зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчд болон нийт Дорнод аймгийн энэхүү зөвлөгөөний үд сонирхсан иргэдийн өмнөөс талархлаа илэрхийлж ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. За ингээд Дорнод аймгийн нийгмийн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслийг танилцуулах цахим өдрөлөгийн өндөрлөж байна. Энэ өдрөлөгт бидний урилга хүлээн авч хүрэлцэж оролцсон зочин төлөөлөгч та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр бол Дорнод аймгийн нийгмийн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийн талаар бас танилцуулга явагдлаа. Энэхүү өдөрлөгт бол миний бие бас сум өрхийн эмнэлэг буюу анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл болгон болж оролцож байна. За энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд бол ер нь бол Дорнод аймгийн хэмжээнд хүнээ бодсон хүн төвтэй нийгмийг хөгжүүлэх тал дээр бас бодлогыг баримталж ажиллаж байгаа нь бас онцлог байлаа гэж бодож байна. Дорнод аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хөтөлбөр гэж Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны тогтоолоор батлагдсан дэд хөтөлбөр хэрэгждэг. За энэхүү арга хэмжээний хөтөлбөрийн арга хэмжээний талаар бол аймгийн засаг дарга бол 2020-с 2024 оны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөндөө бол анхан шатны эрүүл мэндийн төв буюу өрх сумын эрүүл мэндийн төвд хүний нөөцийг бэхжүүлэх, ажлын байран дээр чадварчих, ажлын байрны доктор сургалтад ажиллах тал дээр бас нэлээдгүй бас дэмжлэг үзүүлж шатараалан жил болон уламжлал болгон ингээд зохион байгуулагддаг. За энэ маань бол 2019 оноос хойш энэ хөтөлбөрийн үр шимгийг бол сум өрхийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд бол үр шимийг хүртээд өнөөдрийг хүртэл явж байна. За 19 онд бол өрхийн эрүүл мэндийн төвүүд эмч нарт нэг удаагийн дэмжлэг олгогдож байсан бол 20 онд сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч нартаас дэмжлэг үзүүлж байсан. За энэ жилийн хувьд бол сум өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа анхан шатн дээр ажиллаж байгаа сувилагч нарыг бас бие сувилагч төсөл арга хэмжээнд бас хамруулж байна. За түүнээс гадна ажлын байран дээр чадварчих, ажлын байран дээр доктор сургалтад ажиллах хүний хөгжлийг дэмжих зорилгоор бас сувилагч нарт бас 500 мянган төгрөгийн дэмжлэгийг бас үзүүлэн ингээд жил дараалан бас бодлогыг бас баримтлан явж байгаа нь бас бид бүхэнд бас талархууштай ажлуудын нэг болж байна. За нийгмийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд манай хүүхдийн тасагт бол нэлээдгүй хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. За тоногт хөрөмжийн хөрөнгө оруулалтууд бол хийгдсэн. Нэгдүгээрт хүчилтөрөгч төрүүлэгч аппарат
бол хоёрыг бол өгсөн байгаа. За энэ нь бол амьсгалын замын өвчтөе хүүхдүүдэд маш хэрэгцээтэй аппарат байдаг. За ялангуяа томоотос төвчм жил бүр ол дэгддэг байгаа. Энэ үед бол маш олон хүүхдүүд энэ аппаратыг бол хэрэгэлдэг. Ингэснээрээ хүүхэд бол цаашдаа гарах хүндэглээс бол сэргийлж чаддаг. За мөн судас тодруулагч болон миллиметр одоо арсны шаргалтыг хэмждэг аппарат бол биднэрт төгсөн байгаа. За энэ нь бол няраа хүүхдүүд сүүлийн үед бол шаргалт шинж бол нэлээд элбэг болсон. За энийг бол заавал цуснд одоо цусны судсыг хатгаж одоо шинжилгээ авахгүйгээр арсан дээр нь хэмждэг багж бол манад өгсөн байгаа. Тэгээ ингэснээрээ хүүхдийг одоо өвдөлтөхгүй шинжилгээ авах боломж бүрдсэн. Сүүлийн үед яг ер нь бол шаргалтай хүүхдүүд нэлээдгүй хэрэгэл ихсэнтэй холбоотой энэ одоо аппаратыг бол маш их хэрэгжилж байгаа. За дараагийн нэг юм бол захын цуснд одоо хүчилтөрөгчийн хангамжийг үздэг, зүрхний цэцгэлтийг үздэг пульс оксиметр гэдэг хуруу пульс оксиметр гэж биднэрт бол эмч болгонд бол таргаж өгсөн байгаа. Ингэснээрээ хүүхдийг бол төргөн шуурхай одоо амин үзүүлэлтэд одоо үзэх боломж нэгдэн. За ингэснээрээ хүүхдэд цаашдаа авах арга хэмжээ бол тодорхой болж ирдэг байгаа. За мөн биднэрт одоо зөөврийн боллон, хүчилтөрөгчийн боллон болгосон. За энэ хүчилтөрөгчийн боллон бид нар хүүхдийг одоо хот руу шаардлагатай онш тодорхой бус хүүхдийг бол дээд шатлынхаа байгууллагад шилжүүлэн эмчилдэг байгаа. Тэгэхээр энэ үед бол хүчилтөрөгчийн боллооныг бол хэрэгэлдэг. За ингэснээрээ тухайн хүүхэд замын туршид одоо аюулгүй явах боломж ол бүрдэж явдаг. За мөн дижитал ларингоскоп гэдэг аппарат байгаа. За энэ бол эрчим тэмчилгээний хэсэгт бол нэлээдгүй хэрэглэгддэг. Амьсгал амин одоо чухал эрхтний үйл ажиллагаа зогссон үед хэрэглэдэг аппарат байгаа. За энэ үүнийг хэрэглэснээрээ одоо мөн төргөн шуурхай тухайн хүүхдийн амь насыг аврах боломж бас бүрддэг багаж байгаа. Өөрөөр хэлбэл амьсгал зогссон хүнд бол хэрэгэлдэг. За аймгийн засгийн тамган зарц зохион байгуулсан одоо өнөөдөр нийгмийн чиглэлийн хөтөлбөрүүдийн 2022 онд хийх үйл ажиллагааны талаар бас танилцуулах юм уулзалт өдрөлийн ажиллагаа явагдаж байна. За тэгэхээр Дорнот аймгийн хувьд бол сүүлийн жилүүдэд нийгмийн чиглэлийн төсөлбөр дээр одоо иргэний нийгмийн байгууллагын оролцоо бол бас жилээс жилд нэмэгдэж байгаа. Тухайлбал анх одоо 2014 онд эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрөөр ихэж манай одоо төрийн бас байгууллагууд энэ хөтөлбөрийг бас санаачилж бас хэрэгжилт болон одоо үнэлгээ энд бол төртэй хамтарч ажиллаж исэн бол мөн одоо гендерийн эрхсэж байдлыг хангах энэ дэд хөтөлбөр маань бас 2018 онд батлагдаж за 2022 оноос үл эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах одоо хөтөлбөр гээд энэ хөтөлбөрүүдээр бол манай иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо бол нэлээд одоо бас өргөжж ирсэн. Зөвхөн одоо хөтөлбөрийн хэрэгжлийг хангааж зогсохгүй тухайн хөтөлбөрийн одоо боловсруулалт төлөвлөлт энэ шатанд нь иргэний нийгмийн оролцоо бол нэлээд одоо бас өргөн хэмжээнд оролцож чадж байгаа. За ер нь бол хөтөлбөр энэ хөтөлбөрийн одоо төлөвлөлт хэрэгжилт мөн хяналт гэсэн энэ одоо бүх бүтцэд нь бол манай иргэний нийгмийн байгууллагууд оролцож байгаагаараа бас зөвхөн одоо Дорнот аймаг гэхгүй улсын хэмжээнд ч гэсэн бас анхдагч нэлээд туршлага болохуйц ийм ажлуудад болоод байгаа. Ингээд цаашид ч гэсэн зөвхөн одоо нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөр гэхгүй бусад одоо төсөл хөтөлбөрүүдэд манай иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийнхөө одоо үйл ажиллагааны чиглэлд бас уялдууж ингэж бас үйл ажиллагаанд нь оролцож хэрэгжилттэй бас хөндлөнгийн үнэлгээ хийх энэ бүх процессд бол бас оролцоог хангаж ажиллах бүрэн боломж байгаа. Тэгээ энэ чиглэлээр ч гэсэн тодорхой ажлууд бас хийгдэж байгаа. Тэгээ өнгөрсөн жил бол иргэний нийгмийн байгууллагуудаас гэр бүлийн хүчирхийлэлт тэмцэх хуулийн хэрэгжилт за мөн энэ цагуурын одоо өөрчлөлтийн асуудал үндэсний хөтөлбөрийн одоос орон нутгад хийж байгаа хэрэгжилтийн ажил гэх мэтэн төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанууд дээр бол хөндлөнгийн үнэлгээний ажлуудыг нэлээд олон төрлөөр хийж энэ чиглэлээр бас манай иргэний нийгмийн байгууллагууд төртөө хамтын бүтээлч одоо оролцоог бол нэлээд өргөн хүрээнд бол явуулж байгаа. Тэгээ өнөөдөр энэ үйл ажиллагаанаас бас бусад салбарын мөн одоо зөвхөн одоо өөрсний хамтарч ажиллаж байгаа төсөл хөтөлбөр гэхгүй бусад одоо чиглэлээр хэрэгжиж байгаа эрүүл мэнд тийм ээ нийгмийн гадаад тэргээд олон одоо хөтөлбөрүүдийн талаар бас 22 онд хийх тий 2022 онд хийх ажлын чиглэлтэй танилцж нэлээд их мэдээллийг бас авлаа. За өнөөдөр Дорнот аймагт болж байгаа Дорнот аймагт хэрэгжиж буй одоо нийгмийн салбарын төсөл хөтөлбөрт залуучуудын гарааны бизнесийг дэмжих стартап төвөө төлөөлж оролцож байна. За залуучуудын гарааны бизнесийг дэмжих стартап төв маань болохоор 2020 онд 21 аймагт анх удаа одоо төр иргэний нийгмийн хувийн хвшлийн одоо хамтын ажиллагааг бэхжүүлж төв маань байгуулагдсан. За тэгээд энэ төв маань болохоор 3 үндсэн үйл ажиллагааны дагуу одоо үндсэн чиглэлээр ажилладаг. За нэгдүгээр нь болохоор энэхүү одоо гарааны бизнесийг дэмжих стартап төвд бизнесийн зөвлөх менторууд ажилладаг. Одоо бизнес эрхлэхэд шаардлагатай ур чадвар болон бизнесийн мэдлэг мэдээллийг сайн дураар одоо менторууд маань зөвлөгөө өгдөг. За үндсэн үйл ажиллагааны 2 дахь чиглэл маань болохоор залуучуудыг бизнес эрхлэх ур чадвараар нь хангах
бүхий л одоо сургалт, ивент уулзалтуудыг зохион байгуулдаг. За үйл ажиллагааны үндсэн 3 дахь чиглэл маань болохоор дундын опс буюу дэлхийн нийтийн жишг цөглүүд share ops гэж одоо байдаг болсон. Одоо энэ дундын опсыг бас түрээслүүлдэг. Ийм үндсэн одоо 3 үйл ажиллагааны чиглэлээр залуучдын гарааны бизнесийг дэмжих стартап төв нь болохоор 21 аймагт одоо жишг болж ингэж ажилладаг. За залуучдын гарааны одоо энэ бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулж залуучууд маань болохоор бизнес эрхлэх ур чадварыг өөртөө суулгах. Дээрээс нь болохоор энэ гарааны бизнес буюу боожчгоо одоо энэ салбарууд тэ хэрхэн амжилттай бизнес эрхэл жижигдэн үйлдвэрлэл рүү одоо энэ салбар руу хэрхэн одоо албан байдлаар бизнес эрхлэх одоо энэ ур чадварт одоо суралцдаг. За энэ хүү төвөр болохоор одоогийн байдлаар нэгдснээс хойш 3000 гаруй одоо давхарцсан тоогоор залуучууд маань одоо үйлчилж зөвлөгөө мэдээлэл сургалт авсан. За одоогоор болохоор дундын 5 опс ажилладаг. Энэ 5 опс маань болохоор одоо зориултаараа ажиллаж байна.